Би л байхгүй бол болохгүй гэдэг бол өөрийгөө бас жоохон тодорхой хэмжээнд өөрөөр үнэлж гин гэсэн үг шүү дээ. Би болсон систем бол ер нь хүнээс нэг хамаардаггүй. Хэрвээ хүнээс хамаарад ч юм гацдаг бол тодорхой хэсэг хугацаанд явж чад байхгүй болчтой. Шинээр ирсэн өмнөх хүнийхээ үйл ажиллагаанаа сайжруулах юм харагддаг байхгүй. Цягийн өдрийн тэмдэглэл подкастыг үзэж байгаа бүх үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо бид бүхэн студийнхаа зочны суудал дээр нэгэн хүндтэй зочныг урьж авчирсан байна. За энэ хүн бол MCS Group-ийн дэд ерөнхийлөгч асан улсын их хурлын гишүүн Инх Төвшин. За бид нар Инх Төвшин Шарк гэдгээр нь бас авглаас орчихсан байгаа тий. За урилга хүлээн авч ирсэн баярлалаа. Ирсэн баярлалаа. За тантай ярих гэж бас олон жил би бодсон. Тэгээ нөгөө тохироонд бүрдэж өгөхгүйс. Яг хоёлаа өмнө нь бас нэг өөр нэг ярьцгаар ярьжсэн тий. За Инх Төвшин захирлын ингээд ярьчихуу. Одоо гишүүний гээд ярьж байгаа. Гишүүн хэрэг холцсон. Харин хол сонсогдоод байна. Тэгэхээр хоёлаа Инх Төвшин Шаркийн гихчүүл одоо болох юм. Шаркер бас. За захирлын гихч. За Инх Төвшин захирлын хувьд болохоор одоо тэгвэл арай зүгээр юм нөө. Юу аасан? Гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл гэдэг энэ Стивен Бартлеттийн тий Nepco Publishing аль биесны эрхтэйгээр гаргасан энэ ном би бол үзэгчдэд дугаар болгон дээр тайлбарлаа явж байгаа. Бизнес амьдралын 33% гэдэг ийм номын 32 өөр SEO орчуулсан бүлэг бүрийн. За Инх Төвшин захирлын хувьд болохоор 32 дугаар бүлэг буюу уян хатан удирдахч байх тухайд гэдэг бүлгийг орчуулсан. За тэгэхээр бид хоёр энэ бүлгийн талаар ярих нэ. За үзэгчд маань ер нь бол таны ярилцлагуудыг зөндөө үзсэн хүмүүс ч байгаа, анхудаа үзэж байгаа хүмүүс байгаа баг. Гэхдээ бид хоёр юу ярих вэ гэдэг төсөөллөө би бол өгчихье гэж бодож байна. Би яг таны их ярилцлагуудыг үзсэн. Тэгээ ихэнхдээ дандаа одоо таныг нөгөө нэг юм удирдахч байх талаас нь их ярьсан байсан. Багаа яаж удирдах талаас нь. Тэгэхдээ би бол таныг илүү өөрөө багийн ямар гишүүн байсан юм бэ гэдэг талаас нь ярмаар байгаа. Одоо яагаад тэгэхээр хүн бүхэн чинь юм ахлах альбан тушаалт ингээд төрдгөө штэ тий захирал болоод төртөн байдаггүй. Тэгээ тэр утгаараа ярих гэсэн юм аа. За таны хувьд бол 1997 онд MCS Group-ээс ажлын гараагаа эхэлсэн. 2022 он хүртэл бид нар сая арай суужилаа. 24 баг 25 жил ажилласан. За тэгэхээр нэг компанид олон жил ажилласан хүмүүсийн туршлага бас бидэрт айгүй сонирхолтой санагдаад байдаг. За тэгээд би таны ажлын анхны өдрийн талаар сонсомоор байна л та. Яг MCS санхүүгийн шинжээчээр орох болсон тэр тохиол бүрдэл яаж бүрдээд та ажилдаа ирсэн анхны өдөр ямар хүлээлттэй ирж ирсэн бэ гэдгээ та нэг санавал. Би төрсөн өдрөөрөө ярьсланд төрсөн өдрийн маргааш нь төрсөн өдрөөр юм байна. Ярьсланд ороод тэгээд орж исэн. Тэгээд анх эхэлж болохоор MCS-ийн хажууд нэг охин компани Hot Service гэж компани. Одоо энэ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ моргежийн зээл нь шүү дээ. За. Энийг яаж хийх үү гэдэг талаар нэг юм төсөл байсан. Тэгээд тэнд анх эхэлж орох гээд байж исэн. Тэгээд тэгсэн нөгөө Баасан дорж гэж захирал байсан Hot Service компани захирал. Баасан дорж захирал очиргал захирал ийм залуу оржсэн гэж хэлсэн юм уу. Тэгээд очиргал захиралтай уулзъя гэд. Тэгээд мэрэгчлэрийн ажил бол яасан юм бэ гэд. Бид тэр үед бизнес санхүүгийн чиглэлээр их сургуулийг санхүү болон менежмент гэд хоёр ингээд гэх юм уу да давхар хичээл аваад ингээд төгсөж исэн. Тэгээд санхүүгийн шинжээч болж ирж исэн. Яг тэр чин төрсөн өдөр байсан учраас нэг ийм сонин байдалтай тийм л өдөр байсан л та. За тухайн үедээ ер нь бол MCS Group ч юм уу бидний одоо мэдж байгаа шиг мэдээж тийм түгээмэлтэй соёл моёлыг нэрдэг байгаагүй л болов гэж бодож байна л та. Та зүгээр ямар хүлээлттэй байсан бэ? Ер нь анхлан төгсөгчд ямар хүлээлттэй байвал зүгээр байдаг юм бэ гэдэг дээр ажлын байрнаас юу хүлээх вэ? Сонгохдоо та юу анх хэлж ороход биш гарахад
төрсэн сэтгэлдээс илүү одоо залуу хүмүүст хэлсэн дээр болоо гэж бодож байна. 24 жил ажиллаад би MCS-с гарахтаа бас яг зүгээр нэг юм бол яг шууд бас бодтоор нийлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Байгууллагын соёлууд бас мэдээж сайн юмнууд байгаа. Тэгээд сайжруулах юмнууд бас байгууллага болгонд байдаг. Одоо чи хэр бол ажил одоо өөрчлөгдөж үтсэн бай, сольж үтсэн бай. Би юу? Тий. Би 10-аас дэшээ. Тэгээд нэг ажлаас гарахад одоо ямар шүү байдлаар үдж өгчээсэн үү? Зочин маань надаас асуусан анхны тохиолдол. Нөгөө яг монголчууд чинь нэг бай парти гэж хэлдэг штэ тийм байдаг тий. Гэхдээ тэр бол миний бодлоор үдэлт гэхээс илүү нэг жоохон зүгээр ууж иддэг ч юм уу нэг жоохон нэг тиймэрхүү. Гэхдээ би бол нэг 3 компани маань бол гаргаж өгч байсан. Тийм. Тэгээд би 24 жил MCS-д ажиллаад би яг ажиллаа тараа явж байгаа юм шиг л гарсан байхгүй. За. Өөрөөр хэлбэл ямар нэгэн тийм үдэл ч юм уу баяртай ч юм уу гэдэг тийм асуудал ерөөсөө тийм болоогүй. Тэгэл яг ингээл ажиллаа тараа явж байгаа юм шиг дахиж тэгэл эргэж очиагүй. Тэндээс юу хэлэх гээд юм нэхэр бид нар бас яг компанид ажиллаж байгаа бол хин нэгэн одоо жишээлбэл тэр компани захиралчин ч юм уу менежерчин ч юм уу чиний аав ээж биш чиний төлөө хариуцлага хүлээж байгаа юм биш өөрийгөө л бодох хэрэгтэй юм бэл. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр хэдийгээр одоо жишээлбэл сэтгэлээрээ ч юм уу гэдэг айгүй олон хүмүүс ажилдаг тэр олон хүмүүс байгаа учраас хүн болгонд тэр сэтгэлээрээ ингэж хандна гэж байхгүй учраас ер нь бол хүн өөрийгөө л бодох хэрэгтэй юм бэл. Тэр яг энэ номын бас миний орчуулсан хэсэг бас тэрнтэй бас нэлээд уялдаж байгаа. Хүний яг ингээд зүрх рүү хэлж одоо яг энэ нөгөө талаас нь ярьж байгаа. Хүний зүрх рүү орохын шээ хүнээр одоо ажил хийхин тулд гарын одоо тусламж асуухын өмнө зүрх рүү н орох хэрэгтэй гэж байна. Гэтэ зүрх рүү болохоор одоо гар ажилуулгатай адилхан нэг хэвээр биш нэг одоо ийм форматаар ч юм уу заавар аргачлалаар биш. Энэ бол маш олон арга одоо замаар нэвтэрж иж тэрийг мэдрэмжтэй байж иж хэл зүрх рүү н орж иж хүнээр юм хийлгэдгээ гэдэг. Тэгэхээр яг зүгээр байгууллагын соёлууд бас ингээд янз бүр байгаа. Тэгэхээр хүн болгон өөр өөрсдөө бодохгүй бол хин нэгэн хүн өөрөө чинь айгүй мундаг бодно гэд хүн болгон одоо жишээлбэл энэ номон дээр миний дээр орчуулсан хэсэгт байгаа шиг одоо Манчестер Юнайтедийн дасгалжуулагч алдарт дасгалжуулагч Алекс Фергюсон шиг тэгж хүн болгонд бас ингэж хандж чадахгүй. Тэгэхээр яг хуу тийм хүмүүсээс цөөхөн байдаг. Тэгж хүлээгээд ирэх юм бэл. Тэгэхээр хүн өөрийгөө бодно гэдэг нь бол нэгдүгээр тэндээс эдийн засгийн хувьд бол одоо жишээл ашиг сонирхол одоо өөрийнхөө ямар одоо жишээл хоригдл бий болгож байна. Мэдлэг мэрэгжлийн хувьд ямар ахиц дэвшил гарч байна. Туршлагын хувьд ямар ахиц дэвшил гарч байна. Айгүй том зургаараа харуул одоо жишээл нийгэмд харуулж байгаа хувь нэмэр гэхдээ яг тэр төвшөнд хүртэл бол бас хүмүүсийн хувьд бол яг бодит байдал дээр бол хол учраас шинээр ажилд орж байгаа хүмүүсийн хувьд бол хэн нэгэн чиний бэбиситер ч юм уу одоо чамааг одоо чиний өмнөөс ажил амьдралыг чинь бодно гэж байхгүй. Тэр хүмүүс асар олон хүмүүстэй харьцаж байгаа учраас өөрийгөө л бодох хэрэгтэй юм бэл. За хууль дээр одоо гарч байгаа штэ сая таны хэлдгээр нөгөө Манчестер Юнайтед багийн дасгалжуулагчтэй. Тэгээ яг номыг үзэгч сонсогчд маань өөрсдөө уншвал яг тодорхойлсон байгаа. Нөгөө багийн гишүүдийнхаа одоо нутаг уус гэдэг шиг те эмээ өвөөний үн дуртай хүртэл мэддэг бүх ер нь одоо хувийн амьдралыг мэдэж болох бүх ингээ амьдралынх нь юм мэддэг те яаж хинтээ яаж харьцуул сэтгэл зүрхэнд нөрхөө гэж мэддэг. Гэхдээ нэг явсандаа та тийм удирдахч байсан гэж өөрийгөө хэлэх үү одоо тийм хүмүүсийн яг тийм уяатан одоо яг ингээ хүн хүнд нь тааруулах гэж хичээдэг байсан. Гэтэ би яг энэ бол ховор чанар гэж бодож байна. Яг тэр зүрх рүү н орж хүн болгонд өөр хаалгаар нэвтрэх тэр мэдрэмж бол бас одоо мэдрэмж шаардна. Тэгээд тэр үнээс асар их цаг шаардна. Нэрийг шаардна. Тэгээд одоо ер нь бол пазлынхаа яг хэрэгтэй пазлуудаа авчирчаад одоо жишээл баруун довтлогч нь хэн байхын, жигүүрийн хамгаалагчид нь хэн байхын, хаалгач нь хэн байхын гэдэг хэрэгтэй пазлуудаа авчирчаад эднийг хооронд ажилуулах үүрэг нь нэгдүгээр тэр пазлууд нь хэн байхын гэдгийг сонгоч чаа. Хоёрдугаарт нь эднийг яг тэр үүрэг хаалгач, жигүүрийн хамгаалагч, довтлогч хийх энэ одоо хоорондын холбоос хийх нь бол ер нь бол яг Алекс Фергюсны ажил. Яг бизнес дээр чсэн
яг адилхан. Өстэй адилхан тий. Санхүү хариуцсан захирал нь хүний нөөц хариуцсан, хүний нөөц хариуцаад ер нь бол урд хурдгаал сайн хийгээд тэгээд гүйцэтгэх захирлын ажил бол бүх хүний одоо жишээлбэл бүгдийг мэддэг хүний нөөцөө ч юм уу санхүүгөөч одоо мэддэг гэхээс илүү мэддэг байж болно. Гэхдээ тийм тохиолдолд бас арай жоохон өөр одоо нөгөө шаардлагын үед бол тийм тохиолдол байж магадгүй. Манай подкастын ивент итгэгч М-банк зөвхөн хувь хүний санхүүгийн сайн сайхан байдлаа анхаараа зогсохгүй, байгууллагын санхүүгийн эрүүл мэндэд анхаардаг корпорэт банк гэдгийг та мэдэх үү? М корпорэт уламжлалт банкны үйлчилгээнээс гадна яг танай байгууллагын санхүүгийн хэрэгцээнд тохирсон технологийн шийдлийг санал болгодог. Танд хэрэгцээ байгаа бол тэдэнд тохирох шийдэл нь байж л байгаа. Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл хамтдаа яв гэдэг дээ. Тэгвэл яагаад хамтдаа хол бас хурдан явж болохгүй гэж? Хамтдаа холыг төтлөн. M Corporate. Тэр ер нь бол удирдагч хүн бол яг саяын пазлуудыг л хооронд нь эвлүүлж ажилуулах гэдэг бол үндсэн зорилго. Тэрнээс бүх юмыг мэддэг супер хүн байна гэдэг бол бас зайлшгүй тийм зүйл биш юм шиг одоо санагдсан. Тэгээд хэрвээ бас яг хэтэрхий бүх юмыг мэддэг захиралтай авах бас айгүй хэцүү. Одоо нөгөө хүмүүсүүд нь яг ингээд өөрийн байр суурь дуу хоолойгоо илэрхийлэх одоо нэг нэлээд дарангуулах маягтай ч юм уу зарим удирдагч нарын хувьд бол эрх мэдэл давуу талаа ашиглах жоод тэрийг илүү ингээд мэдрэх тийм дуртай тийм удирдагчдууд их байдаг. Зарим хүмүүсийн хувьд бол яг сая хэлдэг шиг ингээд оролцож байгаа цуг ажиллаж байгаа хүмүүсийнхээ дуу хоолойг сонсоод тэгээд тэр ярилцах замаараа зөвхөн санхүүгээ биш санхүүн одоо хүний нөөцөө ч юм уу бас ойлгох ямар зовлон жаргал байгаа юм, маркетинг нь ямар асуудал байгаа гэдгийг ойлгож одоо хоорондоо зөвшөлтсөх юм одоо иймэрхүү төвшөнд хүргэж бас одоо амжилттай ч юм уу ийм өдөртөгчтэй байдаг. Биний хувьд бол одоо яг одоо энэ гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл CEO гэдэг төвшөнд бол яг тэр төвшөнд бол би ажиллаж байгаагүй. 24 жил ажиллахдаа өөр одоо функцүүдийг хариуцж ажиллаж исэн. Тэгэхээр санхүү хариуцсан ч юм уу, стратеги хариуцсан, PR хариуцсан ч гэдэг юм уу, эсвэл нүүрсний борлуулалт хариуцсан ч гэдэг юм уу. Гэмшлэн ингээд ийм одоо нисдэг тэрэг гэж бас яриад байдаг. Дээшээ нисдэг тэрэг чинь бол ингээд дээшээ нисдэг, доошоо нисдэг, хөндлөнч нисдэг. Онгоцчин бол ингээд шууд дээшээ явдаг штэ. Тэгэхээр яг нисдэг тэрэг шиг ийм байралд байсан. Өөрөлдөө дээрээ захиралтай ижил төвшний бас яг менежерүүдтэй тэгээд доороо бас баг хамт олон удирддаг ийм төвшөнд байсан. Тэгэхээр яг зүгээр энэ сурах боломжуудыг олгож исэн одоо нэг байнга одоо шилэл ингэ болчлоо ч юм уу. Яг гэвэл ер нь бол гүйцэтгэх захирлын хамгийн том давуу тал болохоор яг мэдээллийн урсгал бүх мэдээллүүд тийшээ очдог. Одоо хинт ч байхгүй мэдээллүүдийг одоо тэр мэдээллүүдийг авах болцоотой байдаг. Одоо шил улсын ерөнхий сайдын хувьд ч гэсэн тагнахаас хуулаад одоо тэгэл бүх мэдээллүүдийг авж штэ. Зарим нь баг тэрэндээ бүр донтоод юу янз бүрийн авир гаргадаг болохоос биш. Тэгэхээр тэр давуу талыг бол одоо жишээлбэл гүйцэтгэх захирал бол тийм давуу талтай байдаг. Зүгээр яг доотлын функц хариуцсан хүмүүсийн хувьд бол мэдээж яг доотлын баг хамтал нь бол яаж илүү сайн ажиллах вэ гэдэг байдлаар тэр яг зүгээр жижигрүүлсэн хувилбар хэдий ч гэсэн бүр дээдлийн CEO-гоос бас арай өөр төвшөнд мэдрэмжүүд байдаг. Байнга өөрчлөлтөнд байх болцоонууд гардаг юм шиг санагдсан. Тэгэхээр өнгөрсөн 20 хэдэн жил бас яг өөрчлөлтөнд байсан учраас тэнцээ юм сураад ч гэдэг юм илүү өөрөө өгчих боломжууд байсан учраас тэгээ байсан баг. Тэгэхээр яг одоо энэ нөгөө орчуул энэ 32 дугаар хуулийг орчуулж байх явцдаа бас одоо сурах гэх юм уу да. Одоо өмнө байсан хандлага болохоор илүү яг ингээд нөгөө нэг хүнээр юм хийх гэдсэн бас хандлагууд нэлээд байсан юм шиг санагдсан. Яг тэр хүн болгоны зүрх рүү нэвтэрч тэр одоо жишээ авч байгаа тэр Алекс Фергюсны үгээр бол багийн тоглогчд зарим нь бол ингээд загнуулж ич юм уу одоо бүр шахуулж иж юу гүйцэтгэл гардаг илүү амжилттай одоо тоглодог. Зарим нь болохоор ингээд аядуу зөөлөн байж иж одоо ачвал аргадаж учралж ич юм уу ойлгодог. Зарим нь шууд биш өөр хүмүүсүүд ингээд айдас орчин бий болгож иж одоо тэр нөлөөлдөг. Нэг тэр тоглолтын дээр байдаг шүү дээ. Хамгийн сайн одоо жишээлбэл Тоттенхам дээр очиж тоглож байхад хамгийн сайн тоглогчийг одоо жишээлбэл загнаад завсарлагаанаар тэгээд тэгэнгүүт
хамгийн сайныгаа ингэ загнаж байгаа юм чи бид нар болохгүй байна гэдэг. Тэгээд тэр үед болохоор тэр Роналдоос жоохон тэр хавьд өөрийнхөө ур чадварыг гайхуулаад бас ингэ байсан юм шиг. Тэгээд тэр инерцээрээ бол 2 дугаар хагасд нь бас нэлээд муу тоглож магадгүй байсан учраас шууд Роналдод хэлэхгүйгээр тэгээд хамгийн Роналдогоос илүү яг өөрийнхөө хариуцсан юм хийж чад тоглогчийг одоо загнад байдлаар ч юм уу. Тэнгууд бүгд одоо бүгдээр болоогүй маань гэдэг мэдрэмж аваад тэгээд сайн тоглоод 2 дугаар хагастай илүү амжилттай тоглосон. Яг тэрнтэй адилхан ингээд янз бүрийн нөхцөл байдал байгаа. Зарим тоглогч нь хүртэл ингээд гэр бүлтэй нь одоо жишээлбэл илүү гэр бүлдээ илүү одоо цаг зарч чаддгүй ч гэдэг юм. Эсвэл гэр бүлдээ илүү үнцэн ач холбогдол өгдөг ийм хүмүүс юм болохоо яг тэднэртэй нь ажилтдаг. Жишээлбэл аавынх нь уудаг вискиг хүртэл мэддэг. Тэгээл эмнэлэг твтгэр нь цэцэг явуулдаг. Тэнгууд яг өөрийнх нь тийм хайртай үнцэнтэй зүйлүүдийн ингээд цаг зараад анхаарал тавиад хахаар тэр хүмүүсийн хувьд бол илүү дотн би энэ үний төлөө энэ одоо яг юу дасгалжуулагч байгаа хэлж байгаа юмны төлөө би бол бас чин сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй юм байна. Тэр зүрх рүү ингээд нэвтэрчгээр ингээд хүн болвол бас айгүй сайн гүйцэтгэл гаргад юм байна гэж одоо харсан. За яг одоо та тэрийг ингээд ойлгож ийн гэж штэ тий. Гэхдээ одоо л таны хийж байгаа ажил дээр одоо та ойлгосон зүйлсүүдээ хэрэгжүүлэх боломжтой юу? Яг энэ ном маань бас зөвхөн эхэндээ ч гэсэн бас хэлсэн байдаг. Энэ бол зөвхөн одоо бизнес ч юм уу компани асуудал шээ. Тэгэхээр энэ бол одоо хувь хүн өөрийгөө дөрвөн багантай гэдэг тэгээ хэлсэн байгаа. Өөрийгөө таньж мэдэх одоо өөрөөс чинь бүх юм шалтгаална гэдгийг чиний төлөө хэн нэгэн хүн одоо шилэл ажилтнанд амьдарч байгаа биш чи өөрийнхөө төлөө л хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг асуудлууд тэгээд тэр философийн тухай асуудлууд багийн тухай асуудлууд хүн бусад хүмүүсүүдийн талаарх асуудлууд гэдэг ингээд дөрвөн баган байгаа. Тэгэхээр энэ баган ингээ бодоод үзэхээр заавал компани биш нийгэмдэр ч гэсэн өөр одоо хувь хүний амьдрал дээр ч гэсэн одоо хэрэгжилж болохоор иймэрхүү зарчмууд байгаа. Тэгэхээр эндээс бол авах юм бол зөвхөн бизнес гэж бас харж болохгүй юм байна. Яг гарч нь CEO гэхээр нэг юм шууд бизнес юм шиг юм болгочихж байгаа болохоос. Тэгэхээр саяын тэр нөгөө нэг одоо хүнээр юм хэлхийн тулд тэр гарын гуйхаас илүү төрүүлээд зүрхийн нэвтрэх хэрэгтэй, зүрхэнд нь хүрэх хэрэгтэй гэдэг зарчим бол бүх л одоо асуудал дээр бий болох байх гэж бодож байна. Тэгээд хэрэгжилж болох хоо энэ төр айгүй олон зарчмуудыг улс төр дээр ч гэсэн нийгэм дээр ч гэсэн хэрэгжилж болохоор зарчмууд байгаа тий. За бас нэг зүйл та яг хуу ажилд ороод бараг 3 жилийн дотор ч үлээ ахлах албан тушаалал очсон байх шиг байсан. Тэгээ миний харснаар бол тий. Тэгэхээр яг хуу ер нь бол ингэдэж шүү дээ залуу мэрэгжилтнүүд гэх юм уу да. Яавал одоо багийн ямар гишүүн байвал би эсвэл яаж ялгарвал ямар ур чадвартай ямар хандлагатай байвал хурдан хугацаанд би ажил албан тушаа ажилдаа одоо амжилт гарах юм бэ гэдэг асуултын нэмэгдээл байдаг бүх хүн тий. Тэгээд тэрэн дээр би яг юу гэж хэлмээр байдаг юм гээд бүх хүн л угаасаа ингээл чи хичээвэл чадна ингэн гэл юм улиг болсон юм биш. Би зүгээр таны ямар хандлага таныг тийм хурдан хугацаанд ахлах албан тушаалууд руу аваачаад байсан гэж та боддог вэ? Ер нь ажилдаа хандах ямар хандлага? Яг уу эхлээд бодогдож байгаа нэгдүгээрт болохоор орчин аягүй сайн мэдрэг. Зөвхөн одоо тухайн өөрийнх нь ажил мэргэжил биш. Тэр одоо эдийн засгт нь ч юм уу, улс төр ч юм уу, нийгэм ч юм уу тэр зүйлийг бас аягүй сайн мэдрэх одоо тэр зүйл аягүй нөлөөлт юм шиг санагдсан. Ягаад гэвэл би тэр үе санхүүгийн шинжээч гэдэг ажилд орж исэн. Тэгэхээр MCS-ийн бол одоо хамгийн анхны санхүүгийн шинжээч гэсэн үг. Тэгээд бусдын дандаа санхүүгээр нэгтлэн байдаг байсан. Санхүүгийн ерхий нэгтлэн бүгдийг мэддэг тийм үе байсан. Тэгэн гууд арай жоохон өөр одоо юм ороод ирж штэ тий. Тийм нэг юм санхүүгийн тайлан байлангийн хаардаг, шинжилдэг, энийг чинь бас төлөвлөх хэрэгтэй юм байна. Ингэдэг тэгдэг гэл тэрэн дээр нэг жоохон одоо арай өөр одоо ажил мэргэжил ажлын байр бий болоод ирэхээр тэр нь өөрөө одоо тийм боломж гэх юм уу да. Үндэсний болон олон улсын бүтээлүүдийг өөрийн дурын төхөөрөмжөөс дэлхийн хаанаас ч хизээч уншиж сонсоорой. Эймбук мэдлэг мэдрэмжийг өнгөлнө. Бүх одоогийн төвшөнд жишээлбэл би зүгээр санхүүгийн шинжээчээр орох шал өөр. Тэр үед дандаа ийм нэгтлэнгууд
хангалттай байх үед санхүүгийн шинжээчээр орох шал өөр байхгүй. Тэгэхээр одоо нөхцөл байдал гэдэг нь тэрийг хэлээд байна. Тэгэхээр шин ч юм уу одоо илүү ирээдүйтэй ч юм уу одоо аж ахуй нэгж байгууллага ер нь хаан чамаагүй хэрэгтэй тийм зүйлүүд дээр одоо ажлын байран дээр ч юм уу орвол бас илүү агц дэвшил гарах боломжууд байд юм уу санагц. Тэгээд жишээс харж яхад яг энэ санхүүгийн шинжээч ч юм уу төвшнөөс захирал болсон олон хүмүүс байдаг. Тэгэхээр энэ санхүү болохоор юу байдаг? Бодит амьдралын одоо гаргаж байгаа шийдвэрүүд энэ компани бизнесийн юунуудын яг сүүдэрнэх юм одоо тоон дээр буудаг. Тэрийгээ яг сайн ойлгоод буцаагаад одоо нөгөө талаас нь ч юм уу том зургаар нь одоо жишээл бид нар хэлсэн гүйцэтгэх захирлын хамгийн том давуу тал бол мэдээлэл гэж. Тэр мэдээллүүд чинь бүгдээрээ тоон дээр ингээ бууж чад. Тэрийг ингээ ойлгож чадвал бас яг гүйцэтгэх захирлын хэмжээнд илүү бизнесээ ойлгох юм болцоонууд. Тэр нь өөрөө ингээд өсөж хөгжих ч юм уу ажил албан тушаал ахих болцоонууд бий болдог. Хоёрдугаар санагдж байгаа юм болохоор ийм яг би тэр пазлын нэг хэсэг нь гэхээс илүү хэрвээ миний оронд жишээлбэл захирал байсан бол одоо байсан бол юу гэж бодох байсан яг энэ асуудлыг ч гэдэг юм эсвэл эзэн юу гэж бодох байсан гэдэг юм уу илүү яг одоо том стейкхолдерийнхоо өмнөөс бодож чадвал илүү нөгөө шийдлүүд нь одоо юу гэмдэ илүү үнцэнтэй байгууллагада тэр бусад стейкхолдеруудаа тэрнээс би ингээд нэг жижиг хэсэг биш тэр жижиг хэсгийг том хүн одоо стейкхолдерууд яаж харах вэ? Хувьцаа эзэмшигч юм уу, захирал ч юм уу гэдэг өнцгөөс нь харуул одоо илүү амжилтанд хүрэх болцоотой мó гэж бодож байна. Тэгээ тэр үед болохоор одоо жишээлбэл өмч хөвчлэн тэнгуут чинь одоо би яаж хувь нэмэр оруулж чадах вэ гэж бодохоор тэр үед өмч хөвчлүүд явагдчихсэн. Тэгэхээр өмч хөвчлийн үед одоо тэр бол жишээлбэл энэ компани өсөлтөнд ч юм уу хувь нэмрээ оруулах юм байна. 97 оноос өмнө ч юм бол MCS яг компьютер зардаг одоо офисын тавилга зардаг юу хэвлэлийн компани ийм л бизнестэй байсан. Тэгээд бизнес өргөжий гэвэл одоо яг тэр чигээрээ ингээд байсан бол бас одоо яг энэ чиг дээр үйл ажиллагаа явуулж амжилттай явуулж байгаа компаниуд яг л тийм хэмжээнд л байх байсан болов. Тэгэнгუთ тэр үед зах зээл дээр боломжууд байсан. Дуудлага худалдаанууд өмч хөвчлөлийн юмнууд явжсэн. Тэнд бас одоо яаж одоо илүү үнцэн авчиж болох уу? Тэр дуудлага худалдаанууд нь илүү яаж амжилттай орох болох уу гэдгийг талаас нь хараад тэр дуудлага худалдаанууд нь оролцож үзээд тэгээд тэрийн мэдээ судлал ийм болцоонууд ийм зарлагдах чинь тэгээд тодорхой хэмжээгээр одоо суралцаад тэр чин буцаад одоо жишээ MCS-ийн өсөлтөнд тэр чин маш том нэмэр оруулах одоо жишээлбэл тэр нэлийн эдэн дуудлага худалдаанууд дээр амжилтгүй орсон. Тэгээд спиритуал армийн дуудлага худалдаанд бас одоо ороо амжилттай болсон одоо жишээл нэлээд том өсөлтийг хийх болцоо боломжуудыг олгосон. Сүүл жишээлбэл нөгөө PR MCS нэг хэсэг одоо нөгөө медиагаар бас нэлээд асуудалд орсон шүү дээ тийм. Тэгээд тэр үед болохоор би зүгээр хүмүүс бидний түүхийг ярихаас өмнө өөрсдөө түүхээ ярих хэрэгтэй байна гэж бодож исэн. Тэгээд PR-ын хариуцдаг болоод тэгээд тэр өөрсдийнхөө түүхийг ярихын тулд тэр олон хүмүүс дундаас бас ялгарч гарах хэрэгтэй учраас нөгөө Shark Tank биш үү? Тэнд бол зүгээр би PR-ыг хариуцж исэн учраас миний ажил байсан учраас би тэр шийдвэрээ гаргасан байхгүй. Тэрнээс жишээл ажрал захирал ч юм уу эсвэл би өөрөө мөнгөтэй ч юм уу нэг тийм гэхээсээ илүү MCS-ийн би тэр ажлыг хариуцж байгаа учраас би тэр ажлаа хийхин тулд би өөрийнхөө карманаас мөнгө гаргаад тэнцээс MCS-с ч юм уу нэг тэр Shark Tank банк дээр бол одоо юу гараагүй. Тэгэл би тэр эрсдлээ өөрөө хүлээгээл ингээл явж исэн юм да. Одоо жишээл тэгээд тэр чинь ингээд би тэр ажлыг хариуцж исэн учраас хэрвээ одоо жишээл бас тэрийг ойлгож эхэлж тэр үед бол яг үнэ би бол ажил захирлын эдрийг бол яг тэрний ач холбогдлыг ойлгохгүй байсан баг гэж бод. Тэгээд одоо жишээл ингээд медиа дээрс ингээд бас сүлийн төс өөрөө гарч ирээд ингээд ярьж байгаа шиг байна. Тэгээд тэнгууд бизнесийн хэмжээ томроод ирэхээр стейкхолдер одоо эдийн засгаар ийм том нөлөөтэй болсон үед бол өөрийнхөө түүхийг өөрсдөө ярихгүй бол хүмүүсийн ярьсан түүхийг хойноос нь засаад
бол эзээч ямар ч боломж байхгүй. Тэр бол асар их өндөр зардлаараа тэг ер нь боломж байхгүй бол тийм зүйл баг. Тэгэхээр тэрийг хариуцчихсан учраас тэгж одоо жишээлбэл хийх нь зөв гэж бодоод тэрнээс би яг ингээд ажиллаа хийжсэн бол байгаа төсөвтэй тааруулаад нэг жоох юм хийгээл эсвэл тэр үед жишээлбэл бид нэр зөвхөн гадагшаа ажиллахаас гадна дотроо бид нар ажиллах хэрэгтэй юм байна. Энэ 10-аад мянган хүн байна. Тэр хүмүүс дундаа бас өөрсдөө бид нар мэдээлэл өгөхгүй бол нэг л MCS гэдэг яриад байдаг. Тэгээд нөгөө телевизээр нэг юу гараад яг энэ юунаас болоод тэрийг ойлгохгүй дотроо мэдгүй ч байсан учраас MCS land ч гэдэг юм дотроо бас юм юу арга хэмжээнд хийх хэрэгтэй юм байна. Internal communication чинь бас аягүй чухал юм байна. Гээд жишээлбэл анх хэлж тэр MCS land гэж арга хэмжээ хийж яхад одоо жишээлбэл мөнгө байх төсөв байхгүй учраас би одоо тэр үед найзуудаа одоо жишээл хамтдаг дуучид мочд бүгдээрингийн гуйлж одоо жишээлбэл авчиж дуулуулж исэн, тоглуулж исэн. Тэгэл би өөрөө хүртэл баг DJ тэнд нь хийж исэн. Тэгэд гихмэрсэнгэргээд юм төсөвтэй багтгаа ч юм уу, хүрээндээ багтааж биш. Илүү нөгөө том зургаар нь ч юм уу хараад одоо өөрийгөө зориулчих юм одоо тэгэл өөрөө хувьяасаа мөн гаргаад гүйцэтгэх захирлуудыгаа сошиал дээр идэвхтэй болгох гол өөрөө хувьяасаа жишээлбэл social CEO гэдэг ном аваад компани нөгөө албан төсөв байхгүй учраас тэгэл тарааж өгөөл ингээл явж исэн. Тэгэхээр яг ийм том зургаар нь бас харж ижлүүл илүү бас акц дэвшил гаргаж магадгүй тэр хэмжээгээрээ би түрүүн бас хэлсэн өөрийгөө бодох хэрэгтэй. Эндээс мэдээж болвол ойлгодог захиралтай болвол акц дэвшлүүд гарна. Болохгүй байлаа гэхэд өөртөө бас нааж авчулдах юмнууд бас байдаг. Тэгээд том зургаар нь хараад юмнууд хийхээр өөрт үлдэх юмнууд бас аюух юм сурдаг юм уу да. Тэр нэг лимит юм гаргаад байгаа ч гэсэн нөө. Хил хязгааруудаа ингээд хилээд хэлж байгаа хгүй. Би нэг тэр PR ч юм уу эсвэл нэг ийм санхүүч гэдэг нэг ийм пирамидын хэсэг биш. Илүү өөр одоо хил хязгааруудад хэлэх болцоонууд гардаг юм шиг санагдсан. Яг одоо ингээл асуусан асуултын маань хариулт яг ингээд товчоо базаа таны санааг хэлэхэд бол яг анх бол та мэдээлэлтэй ойр байсан. Зөвхөн нөгөө нэг урдах ажиллаа хараад байх биш нөгөө улс төр нийгэмд юу болж юм те тухайн нийгмийн цаг үе нь ямар цаг үе вэ гэдэг шиг. Боломжуудаа тий ямар боломжууд яг энэ цаг үед байна гэдгийг соргог харснараа илүү хурдан ингээд ахис дэвшил үзүүлж байна те. За мөн одоо юу гэдгийг арай том зургаар асуудлыг харахын тулд нөгөө нэг за энэ юу бизнесийн эзэн юу гэж бодох вэ те бизнесийн одоо том хувьцаа эзэмшигч юу гэж бодох вэ гэдэг тэр одоо майндсет гэж ярьдаг шүү дээ тэр жоохон сэтгэхүйн хувьд бол тэгэж харах нь байна гэж шууд л ингээ хэрэгжүүлж болох юмд хэлээд байгаа шүү те. За 3 дугаарт гэх юм бол мэдээж нөгөө өөрөөсөө жоохон гаргах нь байна те том зургаар нь ирээдүгээ хараад одоо жоохон өөрөөсөө жоохон юм гаргаж болох нь байна гэд. Яг гэхдээ энэ дээр би таньс нэг асуумаар байна. Хин хүмүүс надад ч ихсэн айгүйх юм бодол төрдөг байсан л та. Одоо ингээл би байхгүй бол болохгүй гэл те. Ер нь хүмүүс тийм бодол төрдөг л ах. Би л байхгүй бол энэ болохгүй. Би л энийг ингээд хийчих юм бол ингэ чинь гэл угаасаа өөрөөсөө ингээл юм гаргадаг үе зөндөө байдаг штэ те. Одоо залуу хөгшин гэлтгүүгээр удсан удаагүй гэлтгүүгээр гэх юм уу та. Тэгээд болонгууд шууд хөндлөнгөөс чамтай чамгүй ажил явна гэл нэг тийм үг ороод ирдэ штэ тий. Эн дээр та яг юу гэж үтнэ яг би байхгүй бол болохгүй гэж бодох ёстой мó бодохгүй байх ёстой мó. Түрүүн би ихэнд хэлсэн өөрийгөө бодох ёстой гэдэг штэ. Тий яг харин тэрийг би илүү нэг тийм гоё юмар санагдаад. Яг хөө би л байхгүй бол болохгүй гэдэг бол ер нь бол зүгээр ингээд өөрийгөө бас жоохон тодорхой хэмжээнд одоо өөрөөр үнэлж гин гэсэн үг штэ тий. Тэгтээ тэр байгууллага бол яг ингээд бий болцсон бүтэц тогтцсон бол систем бол ер нь хүнээс нэг хамаардаггүй явдаг. Хэрвээ хүнээс хамаарад ч юм гацдаг бол удаан хугацаад туулахгүй тэгэл тодорхой хэсэг хугацаанд явж байгаа байхгүй болчтой. Тэгэхээр одоо жишээлбэл улс төр нийгмийг чарсан, бизнесийг чарсан гэл хүмүүс өөрчлөгдвөл тэгээд дараа нь шинээр ирсэн яаж чарсан өмнөх хүнийхээ үйл ажиллагаанаа сайжруулах юм хардаг байхгүй. Тэгэл одоо улс төр дээр бол одоо ингэсэн байна, тэгсэн байна, одоо жишээлбэл буруу байсан, зөв байсан гэдэг асуудлууд яригддаг. Бизнес дээр ч гэсэн тэр хүн бол сайжруулах юмнууд бол байнга гарч ирдэг. Тэгэхээр ер нь бол тэгж нөгөө юу гэдэг лээ өөрийгөө тэгж одоо чухал юунд одоо дүрд оруулж
надаас л би л байхгүй бол гэдэг бол тэр бол ер нь өөрийгөө хохирох тал руугаа ч юм уу тийм зүгээр өөрийгөө золисон ч юм уу тийм майндсет сэтгэлгээ байж магадгүй юм ш. Надад бол тэг санагдав. Подкаст ивент итгэгч Кафе Вирняно. Тэгэхээр тэгж хитрхи туйшруулах хэрэггүй яг өөрийнхөө хил хязгаарыг л мэдрэх ёстой юм уу гэж бүх хүнийг сольж болдог. Одоо шил насаараа байдаг хүн байхгүй угаасаа хүний нас идэвхтэй үе гэж хязгаартай байдаг учраас тэгээд тэр би нэг зүгээр харж байхад анх хэлж хуучин хүмүүс ингээд нэг байгууллага эхлээд тогтож ирэхээр нэг хэсэг анхны хүмүүс гээд нэг үе байдаг. Тэр хүмүүс ингээд яг урд хажлуудаа л хийгээ яваад байдаг. Тэгэл би болоод байна, одоогийн төвшөндөө болоод байна гэж боддог. Тэнгууд шинэ хүмүүс орж ирдэг. Тэнгууд тэд нар ингээд шууд дарга зэрэг болоод ч гэдэг юм уу. Тэнгууд нөгөө хүмүүс чинь ингээд юу болж эхэлдэг. Би одоо сурах байсан хамаг бас бол тэр боломжоо ингээд компанида зориулсан тэгээд одоо ингээд би ингээд хохирч ин ч гэдэг юм уу. Тэр үед нь намайг ингэж ажиллаар дарахгүй шахахгүйгээр би тэнд нь хинхиглж одоо жишээлбэл би л надгүй л бол энэ компани нурлаа сонлоо гэж яваагүй бас тодорхой хэмжээнд өөрийгөө ботсон бол илүү амжилтанд одоо илүү сайн ч юм уу байх боломжтой байсан байна гэдэг асуудлууд яг бодит амьдрал дээр бол гардаг. Тэгэнгүүт нэг хэсэг яг нөгөө нэг уулын богыг харж унсан морой гэдэг шиг тэр бол угаасаа тэр хүний хувьд бол сурсан мэдсэн мэдлэг юм бол тодорхой үедэр гацчих байгаа байхгүй. Мэдээж ингээ байнга өөрчлөгдөж байгаа ч гэсэн тэрийг анзаарч байгаа ч гэсэн тэр нь өдөр тутмын ажил чинь тэр үнийг тийшээ цаг анхаарал тавих ч юм уу ийм болцоо боломжийг хязгаарлалцдаг. Тэг ялангуяа саяхан шиг би л байхгүй бол одоо энэ ажил удаа болно гэдэг тийм майндсеттэй бол яг энэ боломжууд маш хязгаарлагдмал. Тэгэнгүүт тэр цаад мэдлэг мэдээлэл одоо зах зээл бүх юм чинь өөрчлөгдөж штэ. Тэрийг шинээр сурч мэдсэн хүмүүс бол илүү л үнцэн авчих штэ. Тэгээд тэрийг бол эзэн ч юм уу захирал бол мэдээж илүү үнэлэх нь аргагүй. Тэгээд тэр дараагийн өсөлт боломжуудыг компанида нээхийг одоо зорих нь аргагүй. Тэгэхээр одоо өөрийгөө тэнцээ бас хэтэрхий биел чухал гэж бас одоо бодох хэрэггүй юм шиг санагдсан. Тэгээ яг гүйцэтгэх удирдлагуудын хувьд ч гэсэн бас доотлын хүмүүсүүдэд баяг энэ тал дээр анхаарах хэрэгтэй юм шиг. Энэ мундаг юм чинь гэл одоо шил өдөржин шинжин хамаг ажлын ачаалал явахаас гадна яг энэ тэр мэдлэг мэдээллийг шинжлэх юм уу байнга өөрчлөх тэгэл тодорхой хугацаанд тэр сургалт нь хамруулдаг ч гэдэг юм уу эсвэл ийш тийшээс илүү эсвэл хүмүүс авчирч тэр хүмүүсүүдээ сэргээдэг ч гэдэг юм уу яг тэр одоогийн төвшөнд шин залуучуудын сураад байгаа эмийг чсэн одоо ажиллаж байгаа хүмүүс маань бас яг тэрийг мэддэг, ойлгодог, тэрийг сурцсан, таньсан иймэрхүү боломжуудыг олгуул бас яг одоо тиймдээ илүү одоо үн цэнтэй ч гэдэг юм. Яг гэхээр шинээр төгсөж ирж байгаа хүмүүсүүд бол давуу тал байгаа ч гэсэн тэрний бүтц бий болсон, систем бий болсон тэрийг ойлгохгүй айгүйх цаг хугацаа алдна, дасан дасгүй асуудал байна. Тэгээд сүүлийн үед залуучуудын хувьд гэсэн тэгж над чи 20 хэдэн жил одоо шинэ компанид ажиллах тийм бол баг байхгүй бах. 2-3 жил л одоо шинэ нэг газар ажиллаад ажиллана. Тэгээд ирэхээр ингээд мэдлэг юмнууд чинь одоо хоримтлагдахгүй тэгэл ирээл яваад иймэрхүү юмнууд бас айгүйх гардаг байсан. Шинэ гадаад төгссөн мундаг хүмүүс гээд ирэнгууд нэг жил ажиллаж байгаа ч юм тэгэл ахгүй таалагдахгүй ч юм уу эсвэл бид нар таалахгүй ч юм уу болол тэгэл өөрчлөгдөж явдаг. Тэгэхээр гүйцэтгэх захирлуудын хувьд бол яг тэр ачаа нугалж байгаа хүмүүсүүдийг бас ачааллын тараах юм уу ачаал итгэх ачаалаад байна гэдэг чинь одоо хүний нөөц чинь одоо оронтооноос шаардлагатай оронтооноос бага л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр зардал мөнгөө гаргаад урт хугацааныхаа тэр бизнес байгууллагынхаа ирээдүйн төлөө тэр хүмүүсүүд айгүй сайн одоо сургаж зэниглэх ёстой юм байна гэж бодсон. Яг хоёр л яг талтай юм байна л да. Энэ таны сая хэлтгээр яг би яг ярианаас ойлгоод хэллээ. Нэг талтаа бол энэ өөрөө жоохон дүр тоглож байгаа. Тэг ингээ хандж байгаа гэх юм уу да. Тэг би л байхгүй бол болохгүй гэдэг нь бол жоохон өөрийгөө ихээр бодчихлоо гэж байгаа юм шиг санагдчихээн зүгээр. Яг би өөр дээрээ зүгээр байгаа шүү. Сая зүгээр таны ярьсаас нөгөө талдаа жоохон золиос маягийн юм гараа явцдаг ч юм уу тий. Тэгээ бас дахиад нөгөө удирдлага талаасаа илүү ачаал өгдөг ч юм уу ингээд янз бүрийн юм болтгол юм шиг сонсогдоод байна л та. Ер нь бол
манад бас яг энэ компаниуд сөгжиж байгаа учраас яг хэн юу хийх үү гэдэг одоо ажил үүргийн хуваарь ч юм уу яг ажлын байрны тодорхойлолт яг энэ ачаал дэмийг бол баг айгу бас сайжруулах хэрэгтэй юмуд бас байгаа. Тэнгууд зарим нэг одоо шүүд хүмүүс орхоо баг юу хийх нь мэддэхгүй тэгээд баг өөрөө мэдээд хий гэдэг байдалтай байна. Зарим нь болохоор нэг ажлын байран дээр нэг хүний бүр хитрхи ачаалаад ингээ явдаг юмнууд байна. Төр зэсэг дээр ч гэсэн бас яг тийм юмнууд байдığım билээ. Тэгэхээр энэ хүний нөөцийн ажлын байр яг энийг хийхин тулд одоо жишээлбэл энийг хэдэн хүн хийх ёстой чинь гэдэг имийг бас зөв гаргахгүй бол тэгээд сая хэлдэг өсөж өгөх болцоог нь бас яг л тодорхой цагийн тааруулах хэрэгтэй юм. За энэ дээрээс би танаас ингэж асуумаар санагдчихлаа. Яг нэг газартаа удаан ажиллахдаа та бол яг алба бэлтэж солиод ингэж ажиллаад явж исэн учраас харьцангуй нөгөө нэг юм тухтай бүс гэдэг нэг ойлголт байгаа шүү дээ. Одоо тухтай байдалд орчдөг те хүн ингэ тайвширчдаг ч юм уу өсөж өгчөхдөө удаан болоод эхэлдэг ч юм уу те. Яг заавал бүх хүн өсөж өгчөд яваад ах алба байхгүй. Бүх хүн оргил булаацалдах алба байхгүй. Гэхдээ ерөнхийдөө хүн болвол мэдээж уруудыг гэж бодохгүй байрандаа бай гэж ихэнх хүн бодохгүй. За дээшлэе гэж бодъё. Гэхдээ өөрийн мэдлгүй хүн нэг юм comfort zone тий тухтай бүстэй орсон байдаг шүү дээ тий. Тэрийгээ та яаж мэдэрдэг байсан? Тэндээсээ өөрийгөө яаж гаргадаг байсан юм бэ ер нь? За би нэг юм тайвширсан байх шүү, тухтай бүстэй орсон байх шүү гэж мэдрэгдэл байсан бах та тий. Имсээс яг гарахын өмнө хэдэн жил бол бас яг угаасаа яг болцсон санагдаад байсан. Тэгэнгүүт би 2012 онд нэг хагалгаанд ороод тэгээд тэрний дараа би угаасаа болчих би баг болиг гэж бодож байсан баг. Тэгээд яг уу явжгаад тэнгуут нөгөө байцлаа одоо хэрэгтэй штэ гэх тийм юмд нь одоо автаад гэх юм уу да ингээд нэлээд бас хугацаа сонсон. Гэтэ буцаж ирэхдээ бас арай жоохон өөр зорилго ч юм уу одоо тэр би армар гэдэгтэй тэр чиглэлийн юмнуудыг бас одоо арай өөр учраас орж хийж явж исэн. Тэгээд яг дотроо яг мэдэрдэг юм л л да тий. Тэгэл нэг юм дүүрээд ахаар чи ингээл хамт олонтой байгаад ажиллаа хийгээл ингээ гоё яваад байдаг. Гэхдээ ер нь бол өсөж одоо яг тэр одоо кармачин дүүрэл сэтгэл санаа чин баяртай жаргалтай болоод мэдлэг чин улам нэмэгдэл ингээ явж яхад бол тэр бол одоо ингээл тэр чин юм аваад байна шүү дээ. Саяын дансуу чин бүгд дүүрэл нэмэгдэл тэгээд ингээ уруудаад ирэхээр угаасаа яг л хүнд мэдэгдэл за би энэ болохоо олчлаа гэдэг мэдрэмж л угаасаа байдаг. Олж байгаа орлого чин залин мөнгө чин юмдаа хөрхөө авилж эхлээд ч юм уу эсвэл яг мэдээж хүний онцлог баг. Дээр нь хамт олон чин нэг одоо жишээлбэл тэгэл нэг таалагдахгүй болж эхлээл тэгэл эсвэл одоо нэг юм сурж байгаа юм байхгүй цаг нөхцөөж байгаа юм шиг бол тэгэл яг өөр сонголт хийх гэхээр өөр сонголт байхгүй болонгоо тэндээ нэг байгаад ч юм ингээл тийм үед л одоо угаасаа яг хүн болгонд яг тийм юмнууд бий болдог. Зүгээр таалагдахгүй ч гэсэн одоо юм сурахгүй ч гэсэн ингээл мөнгө ороод байвал бас хүн тэр мөнгөөрөө бас илүү өөрийнхөө дуртай юмнуудыг хийж болно шүү дээ. Эсвэл яг ингээд хүн өөрөө хөгжөөд өөрөө сураад дараа нь тэрийг өөртөө юм болох тийм болцоо боломжууд байвал бас хүн ингээд байгаад байх болцоод. Тэгэхээр яг зүгээр хүн бол өөрөө мэдэрдэг юм шиг надад санагдсан. Би бол яг саяын одоо би нэг юм дээрс хэлсэн энэ 3 данс дүүрчлээвэл бас тодорхой хэмжээнд хүнд байх одоо шүү сэтлүүд бий болдог. Санхүүгийн ажил мэргэжлийн одоо туршлагын тэгээд юм сэтгэл санаа хамт олон энэ юмнууд аль аль нь ингээд байхгүй болчвол тэгэл ер нь бол нэг нь бас дүүрэн байхгүй шүү байгаад байна шүү. Тэр тохиолдолд бол тэгээд өтөр төргөн юу буруу газраа тэгж тоотоо насаад гэж хайрын цаг бараад хэрэггүй л санагдсан. За эндээс үндэслээд яг би таныг 25 жил нэг газраа ажилласан гэдэгтээ энэ бол холбоогүй шүү заяа. Зүгээр юу асууж байгаа гэхээр тодорхой хэмжээнд нөгөө нэг юм тэнцвэрийн талаар ингээл хүмүүс ярьдаг штэ. Ялангуяа Монголд бол тэр сүүлийн хэдэн жил их яригдж байгаа ажил амьдралын тэнцвэр гэл те. За одоо бидний
чаа Gen Z гэдэг үеийнхэн маань илүү их ярьдаг болсон. Гэтэ яг хуу зүгээр харж байгаагаар бодит байдал дээр яг тэр тэнцвэртэй байх боломжтой юу гэдэг асуулт гарч иж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь та юу гэдэг ямар нэгэн золиос гаргасан байгаа л гэж бодоод байгаа байхгүй юу? Тэр нь карьер хөөж байгаа хүн те яг ингээл бүх юмыг тэнцүү аваад яваад байна гэж байхгүй шүү дээ. Ялангуяа Монгол шиг ийм ядуу буурай хөгжих гэж хичээж байгаа улс оронд те. Тэгэхээр та ямар зүйлийг золиослсон доо гэж юу бод те цаг хугацаа энэ цаг хугацаанд би энэ ажлыг карьерийг ингэж тавьснараа энд нэг ийм юм маань алдагдсан шүү гэдэг юм байт юм уу? Энэ дээр анхаарах байж дээ ч юм уу? Подкастын ивент итгэгч 20 жилийн турш таны гэр бүлийн итгэлтэй сонголт байсаар ирсэн шин сонголт тавилгын их дэлгүүр. Тэнцвэрийг бол нэг балансыг бол богино хугацаанд бол ярих боломжгүй юм бэл. Угаасаа хүмүүний амьдралын идэвхжил чинь ингээд тодорхой хэмжээгээр ингээд өөр үйлдэлтэй ингээд явдаг, сурсны дараа нэгээр ажилд орсны дараа нэгээр хамт олон юм сураад ирэхээр бас нэг бэр хамтагдаад нэг өөр тэгэд энийгээ дагаад хүн бол яг одоо бүх юмыг тэнцвэртэй байлгаж байхгүй зүгээр энэ тэнцвэр гэдгийг бол урт хугацаанд ч юм уу илүү одоо дунд хугацаанд ч юм уу ярих болцоотой болохоос яг богино хугацаанд бол жилийн дотор ч юм уу тэнцвэргээл би зөвхөн гэр бүлээ шоо ингээд гэр бүлдээ 30% юунд ажилдаа 30% юу ч гэдэг ингээд хувийн хөгжилдөө 30% гих боломж бол байдгүй юм байл л дээ. Тэгэхээр идэвхтэй яг ихтэй мэдээж хязгаарууд байгаа. Тэр лимит чинь ингээд хитрээд ирэхээр одоо жишээлбэл эрүүл мэндийн хувьд одоо асуудалтай болтлоо ингээд ажиллаад байвал гэр бүлийн хувьд жишээлбэл ингээд гэрийн бараа үзэхгүй ч юм уу байнга л ажлынхантайгаа зарим жишээ ажиллаа хийгээ явдаг хүн байна. Эсвэл байнга л ажлынхан найз нөхдөд ингээд гадуур дотор яваад иддэг хүмүүс байна. Эсвэл ингээд тийм хязгааруудаа мэдрэх ёстой юм шиг санагдсан. Тэгээд тэр хязгааруудаа мэд болохгүй бол яг тэр юу ч нэгээд давчвал буцаад яг тэрний чинь золиос нөгөө талд нь гарна. Тэр хүрээн дотроо бол тэгэл нэг үед нь одоо нэг юм ихтүүлэх юм бол байх асуудал гэж бодож байна. Тэгээд золиослсон юм гэхээр одоо ингээ харахаар яг тэгэл угаасаа л явж ирсэн зам нь тийм тэгээд учраас мэдээж илүү цаг одоо жишээлбэл гэр бүл ч юм уу илүү цаг зарвал зарах болцоо байсан бах зүгээр өөрийгөө хөгжүүлэх ч юм уу тийм цаг одоо боломжууд бол бас байсан бах. Тэгэл яг эргээд ирээд рүү харахаар нэг тэрийг бол одоо тааж мэдгээд айгүй хэцүү. Буцаад харуул бол угаасаа тэгэл ингээл алийн ихтүүлсэн, алийн багтуулсан гэдэг юмнууд гарч ирдэг. Тэнгууд тэр нь буцаад одоо ихтүүлснийх нь хөрс суурь багтуулсан ихтүүлснийхээ хөрс суурь ч гэдэг юм ингээл хоорондоо ингээд нөхцөлдсөн байд юм шиг санагдсан. Хин Стив Джобс нэг Стэнфордын их сургуулийн төгсгөл дээр нэг хэлсэн үг гэдэг чинь бид нар ингээд ирээдүрөө харахаар бидний хийж байгаа юмнууд дээрээс хоорондоо холбогдож харагддаг. Буцаад харуул бидний хийж байгаа бүх юм утга учиртай хоорондоо холбоотой байдаг. Стив Джобс Apple-аас одоо хөгдөд явсныхаа дараа тэр Pixar гэж компани байгуулахад каллиграфийн курс сурж исэн. Тэр каллиграфийн курс сурж исэн Pixar-ыг байгуулах одоо Pixar-ын онцгой ялгарх нөхцөл нь болж исэн. Тэгээд тэр нь буцаад жишээлбэл Apple хэрэгтэй болоод Apple худалдаж аваад буцаад жишээлбэл юунд одоо Apple компани дээр буцаж ингээ очиж исэн. Тэгэхээр ингээд бүх юм ингээ буцаад харахаар холбогдолтой байдаг гэдэг шиг тэгээд сайн ч муу ч юм уу бас ингээд холбогдож нөхцөлдүүлж явдаг юм шиг санагдсан. Тэгээд яг хязгаарууд байгаа. Тийм. Одоо энэс хэтрүүлж болохгүй гэсэн хязгаарууд гэр бүл салтлаа ч юм уу. Тэгээд эсвэл одоо эрүүл мэнд нь дахиж ажил хөдөлмөр гүйцэтгэж чадхаа болтлоо ч гэдэг юм уу. Эсвэл тэгэл хитрхи одоо жишээлбэл ганцаараа ингээл бүх юм ажиллагаа найз нөхөд одоо юу байхгүй. Тийм. Гэрүүлж байхгүй, хоббич байхгүй болоод тэнгууд тэр ажил нь өөрийнх нь бүхэл үнц нь байна. Тэр одоо амьдралын утга учир нь болцсон байж хад нэг өдөр тэр юм чинь бүх юм утга бол. Тэгэхээр орогнох одоо жишээл орон цай байхгүй болдог. Ер нь бол бас нэлийн төрчилсээ ингээл намайг л байхгүй бол одоо энэ ажил байхгүй болно, компани хэцүү болно гэдэг одоо сэтгэлгээтэй хүмүүс бол яг эцэстээ бол хамгийн их одоо жишээл хохирдог гэх юм одоо тийм
үн цэнд ингээд ийм хямралт гэх юм уу да орж магадгүй орсон тохиолдлууд бас би нэлээд олон харж ирсэн. Тэгээд Би яг одоо ингэх гээд байгаа. Подкастынхаа энэ хэсэгт юу руу орох гээд байна гэхээр яг хуу SEO-гийн өдрийн тэмдэглэл гэдэг утгаараа би зүгээр илүү хувь хүн дээр нь л төвлөрөөд байгаа. Хойлоо өөр подкаст хийжсэн бол магадгүй бас өөр юм нөгөө зах зээлийн ч юм уу юмнууд ярих байсан болов уу гэж яг ярмаар байгаа ирээдүйд би таныг ярин надтай дахиад яриасаа гэж хүсэж байна. Одоо юу ярих гээд байгаа гэхээр за улсын хурлын гишүүн гэдэг чи одоо бас нэг ажлын байр шүү дээ тий. Энийг бас тэр утгаар нь ойлгох хэрэгтэй юм шиг бидний цалин аваад ажилдаг ажлын байр тий бидний төлөөлөө сууж байгаа юм ажлын байр байгаа. За мэдээж л энэ талаар зөндөө таныг бас зүрд орно орохгүй гэл зөндөө олон цаг үеийн мөчлөг дээр яригдаал болол ингээл зөндөө юм болтго тий нийгэм даяараа ингээл талцаж хуваагдаад л. За тухайн үед одоо юу гэдэг та яг орё гэдэг шийдвэрээ гаргасан үеийн сэтгэл зүгэл би бодож байна л та тий. Яагаад тэгэхээр та худалдаа ажилтны үеийн танхимын ерөнхийлөгч болцсон байсан. Тэгэхээр яг нөгөө хувийн хвшлүүдийг төлөөлдөг айгүй чухал институцийг төлөөлж исэн тий. За тэгэл таныг л ус төрд орчих юм бол хүмүүсийн баг итгэл алтрахын юм шиг л байлаа шүү дээ нэг хэсэг үед. Тэгээ тэр үед зүгээр таны тэр шийдвэр гаргасан сэтгэл зүй гэх юм уу да. Сонирхолтой санагдаад байна л та тий. Ер нь бол хэрэгэлдсэн. Тэгээд шийдвэр гарсныхаа дараа ч хэрэгэлдсэн. Тэгээд гол асуудал нь болохоор зүүнний чиглэлийн социал демократ үзэл баримталтай намаас гээд нэр дэвшээчээ гэдэг асуудал болонгод тэнд одоо тэр үед миний харж ирсэн үнцгээр одоо баахан нийгмийн халамж ч юм уу ингээл одоо өндөр настан одоо малчин хөдөөгийн хүмүүс одоо ингээл юу ээж нар гэл айгүй бол нийгмийн одоо шинжтэй бодлогод явуулж исэн. Тэрнийх нь нөлөө нь одоо жишээлбэл ингээл эдийн засгтэр одоо нэлээд том зардалтай байдаг. Тэнгууд яг хувийн хвшлийн төлөө хийж исэн юм нь бол бас хангалттай тийм байгаагүй. Тэгэхээр энэ асуудал зөрчилдүүл явах вэ гэдэг одоо асуудал байсан. Тэгээд тэр үед болохоор танхимаараа ингээд жишээлбэл ерөнхийлөгч гээд яваад ч юм уу бизнесийн дуу болоод явна гэхээр тэр бүтц маань өөрөө хангалттай биш байсан байхгүй. Одоо биш бид нэр зөндөө хурал хийдэг. Тэгэл улс төрчд ирдэг. Бид эдийг зүгээр нэг юм хилцүүлэг хийх ёстой, олон нийтийн санаа бодлыг асуух ёстой гэдэг утгаар нь л ашигладаг болохоос зөндөө юм яриад ерөөсөө ямар ч одоо үр дүн байхгүй. Тэгэл сайхан хурал хийгээл тэгэл яваад бид нэр цаас өгөөл тэгэл тэр хэд бол зүгээр ингээд зарим нь ингээд нэг чихэр нь ороод нөгөө чихэр нь гараа авчдаг. Нэг тийм бид нар завсрын нэг юм гүйцэлдүүлэх ёстой нэг ийм юм нь болцсон байсан. Тэгээд тодорхой хэмжээгээр яг уу энэ дотор нь ороод ч юм уу өөрчлөөд тодорхой хэмжээгээр ингээд дуу хоолойгоо гадна яриа сонсохгүй бол дотор нь ороод бас ингээд ийм болцоо байх юм шүү дээ гэж бодоод өдөр төх зүйл дээр бас ярьсан. Нэлээд бас хүмүүсийн санал бодлоод хуваагдсан. Тэгээд сүүлд нь яг уу 2-3 удаа ярилцаж буцаж наана цанаа болж чад. Тэгээд яг уу тодорхой хэмжээнд бизнес эрхлэгчдийн төлөөл бас гээд компаниуд одоо бизнес эрхлэгч улс төрд ордог ч гэсэн бидний хувьд бол бас юу юм бэ том өөрийн гэсэн бизнестэй миний хувьд бол компанид гүйцэтгэх төвшөнд ажиллаж байгаад тэгэл гарцсан яг ийм том бизнес юугүй учраас тэгээд танхимын одоо ерөнхийлөгч болсон зорилго нь гэсэн энэ улс бол нэг цөөн хэдэн том компаниудаар ч юм уу эсвэл том төсөвдөр суурилж өгчихгүй юм байна. Жижиг дунд ч юм уу олон өөрийнхөө төлөө хариуцлага хүлээдэг хүмүүсүүд бий болж ижил энэ ус өгч юм байна. Тэгэхээр тэрийг бий болгохын тулд энэ хувийн хвшил ч юм уу яг тэр өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж ажиллах тэр одоо спирит гэх юм уу тэр одоо сэтгэлээ илүү дэмжих хэрэгтэй байна гэдэг утгаар тийшээ очсон. Тэгэхээр нөгөө орсон улс төрчд маань бизнесийнх маань бас яг тэр хэмжээнд чадахгүй байсан. Тэгээд яг боломжууд бас байгаа юм шиг санагдаад нэг хоёрдугаар юу өөр намаас надад санал тавиаггүй. Тэгээд нөгөө гол одоо шийдвүлэх одоо үндэслэл нь болохоор Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр тэр үед би нөгөө танхим дээр байж бид бүх намуудын мөрийн хөтөлбөрүүдийг судалж үзэхэд хамгийн бизнесийн төлөө мөрийн хөтөлбөр байсан байхгүй. Тэр нь болохоор одоо жишээлбэл би 4 имийг л одоо
бизнес эрхлэгч нарыг одоо уулзахтаа ярьжсэн. Нэгдүгээрт нь бол дотоодын нэтгэгдэхүүн дэх төсвийн хэмжээг 25% болгоно гэж. Өөрөөр хэлбэл эдийн засаг тэр үед чинь одоо 30% байсан. Подкастын ивент тэтгэгч Европын холбооны стандартыг бүрэн хангасан Монгол орны онгон дагшин байгалийн эрдэс тус Via Millennium. Төрийг нэлээд зардлыг багасгаж одоо жишээлбэл илүү болцоо боломжуудыг одоо хувийн хвшилт олох. Энийг олгож байгаа юм гэхээр эдийн засгийн өсөлтөө 6-аас дээш 6-7% түргэнэ гэсэн. Тэгэхээр эдийн засгийн тэр өсөлтийг хийхин тулд төсвөө хомно гэхээр хувийн хвшилт том орон зай гарч байгаа. Тэгсэн мөртлөө нөгөө талд нь бас юу 3 дахь юм гэхээр гадаадын үр зээлийн одоо хэмжээгээ нэмэгдүүлэхгүй бүр бууруулах төвшөнд ингээд тавьсан. Тэгэхээр гаднаас зээл авахгүй юм байна. Эдийн засгийн бол өсөх юм байна. Гаднаас зээл авахгүй юу зээлэрийн өсөлтөө хийхгүй юм байна. Төрийн одоо өсөлтөөр төсвийн төл дээр энэ эдийн засгийн өсөлтийг хийхгүй юм байна. Хувийн хвшлээ дэмжиж ижлийн өсөлтийг хийх юм байна гэдэг итгэл үнэмшил төрөөд одоо гинж хүмүүдээ бас тэгж бодоод орсон. Тэгээд яг хуу одоо ингээд яг тэр мөрийн хөтөлбөрт байгаа заалтыг нь одоо байнга сануулад явж байгаа. Дөрвөжөө сануулсан, энэ жил бас сануулад явж байгаа. Тэгээд хэрвээ нэг бас зүгээр ороод анзаарсан юм гэхээр иргэд болон улс төрчд хоёрын ингээд хоорондын ихтгэлцэл улам ингээд хол болоод байгаа юм. Тэнгууд аюу сонгуулиар нэг юм ярьдаг. Тэр нь баг ингээд зүгээр л хуурч санал авах гэж байгаа хэлбэр юм шиг. Тэгээ гачингуудаа би тийм эс юм уу гэл. Тэнгууд одоо эхлээд миний зүгээр нөгөө түрүү жилийн намрын чуулганы дээр асуудал үүссэн юм гэхээр сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр заасан юмнуудаа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулаг. Тэгэхээр чи ингээд нэг юм бүлэг зэлэнгийн нэг хэсэг болсон юм шиг. Тэнгууд тэр олон намын жишээлбэл хүмүүсийн ч гэсэн ийм мөрийн хөтөлбөр гээд иргэд сонгогчтой энэ хүнийг дэмжээрээ энэ хүн маань одоо болвол бид нар ийм хийшүү гэж ярьжсэн. Гарангуутаа нөгөө нэр дэвсэн хүмүүсүүд нь гарангуутаа тэр хүнийг гарах гэд ажиллаж исэн хүмүүсүүдийн итгэлийг ядч наандаж тэр хүмүүсийн итгэлийг багх болгочих واخ. Тэгээ тэр хүмүүс чинь дараа жил дахиад улс төрийн сонгуульд ороод өмнөөс нь явна. Тэгээ тэр хүмүүс чинь дахиад сонгогч нар очиж ажиллангууд чи түрүү жил тийм яриадсэн танаа гişүн чинь гарангуутаа шал өөр юм хийсэн шүү гэдэг асуудал руу зүгээр наандаж орох байхгүй. Цаандаж болохоор сонгогчдын хувьд бол бас тэр бол зүгээр ийм одоо за энэ ингээл худлаа ярьж идэг. Тэгэхээр хинд итгэхийн тэр шийдвэр гаргаж байгаа ч юм уу энэ улсын одоо гол тол шийдвэрүүдийн хуулийг баталж байгаа нийтээр хүмүүсийн дагаж мөрдөгдөх хууль дүрм журмуудыг тогтоож байгаа хүмүүс маань ингээд ийм хоёр алахгүй худлаа ярьдаг. Ийм болоод ирэхэд чинь бас хэцүү юм байна. Тэгэхээр энэ дээр бол яг энийг нь байнга сануулж явах хэрэгтэй юм байна гэж бодоод л явж байгаа л да. За би танаас айгүй чухал юм асууя заяа. Хоёлаа өмнө нь бол гүйцэтгэх захирал бол мэдээлэлд хамгийн ойрхон байдаг ярьсан шүү дээ. За компани бүх мэдээллүүдийн хамгийн их мэдээлэлтэй нь гүйцэтгэх. За тийм. За тэгвэл хоёлаа тэрийг одоо таны ажлын байраар бодъё л та. За ерөнхий сайд хамгийн их мэдээлэлтэй байлаа гэж бодъё. Тэгтээ компанид ялгаагүй ажилчид захирал хоёрын нэг зөрүүтэй байдаг нь ажилчид энэ захирал бол энэ өдөр тутмын үйл ажиллагаа мэдхгүй ойлгохгүй гэдэг нэг юм санал гомдол гардаг те. Яг юу хөрсөн дээр юу болж байгаа байдал дээр юу болж байгааг мэдэхгүй штэ гэдэг шиг иргэд юу гэж боддог вэ гэж боддог гэхээр нөгөө сүүлийн үед янз бүрийн хиллэг үүсдэг бол вакуумчсан энэ төр гэл те. Тэнгүүд та энэ яг улсын их хурлд орсноороо яг өөрөө нөгөө юм төлөөлөл нь байсны хувьд мэдээж бүр ингээ анханасаа улс төрөөр явцсан хүнээс бодоход мэдээж нөхцөл байдлыг бол одоохон дамжиж байгаа. Гэхдээ тэр вакуумжин гэдэг яг ямар үйл явц болоод одоо бидний төлөөлж гарснаа холдоод явчих чинь одоо бодит байдлаас ингээд тасраад тавьчихж байгаа байхгүй тий. Яг ингээд юу болоод байгааг мэдхээ болоод эхэлж ин гэдэг яг ямар үйл явц болоод байгаа юм гэдэг тэр. Яг ер нь нэг нийтлэг тийм баг шүү. Нэг зарим хүмүүс ингээд энэ хизээд юм болцсон ингээд эсвэл ингээд одоо энэ бүр ингээд төрөл арилжаад юм болчлаа гэдэг нэг хүмүүсийн тэгдэж дарга зэрэг болоо ч юм эсвэл өөр болоод ирэхээр хуучнаас өөр болчдөг. Тэгэхээр яг тэнд би зүгээр анзаарсан нэг юм байд юм уу санагдсан болохоор хүн мэдээллийн төвшин болгон дээр асуудал дүгнж чандж байгаа байдлууд өөр болдог. За. Тэгэхээр тэр ялгаа бол нэгдүгürt байд юм байна. Тэнгууд одоо жишээлбэл би нөмөр одоо зөвхөн санхүүгийн асуудлаад мэддэг байжгаад тэнцээ чин зах зээл нь өөрөө ингээд юу хэцүү одоо жишээлбэл
зах зээл нь унжгаач гэдэг юм уу одоо ийм нөгөө зах зээл маркетингтэй холбоотой мэдээллүүд байх. Тэгээд тэр чинь бол санхүү бол өнгөрсөн мэдээлэл баггүй. Тэгэнгუთ ирээдүйн ингээ мэдээлэл аваад ирэхээр тэр хүний одоо жишээлбэл асуудалд хандах хандлагууд жишээлбэл зөвхөн санхүүгээ хараад явбал тэр хүн асуудалд орох байхгүй. Одоо жишээлбэл бүх юм өнгөрснөөр ингээ болоод байх юм шиг гэж бодож исэн чинь тэгэнгუთ зах зээл нь өөр одоо маркетингийн шал өөр мэдээлэл өгөнгүүд тэр хүний одоо жишээлбэл асуудалд хандах санхүүгийнхандаа хандлагын шал өөр болоод эхэлж байгаа. Тэгэнгუთ тэрийг одоо хүмүүс бол нөх өөр болж яач гэдэг юм. Энэ зүгээр би нэг байгууллага дээр үтсэн. Хувь хүний төвшин ч гэсэн бас яг тиймэрхүү асуудлуудаас байдаг юм шиг санагдсан. Улс төр дээр ч гэсэн ингээ хараад мэдээж улсын их хурлын гишүүн ч юм уу нэг улс төрчийн мэдээллийн төвшин дээшээ юу болоод ирэхээр үндэсний аюулгүй байдал ч юм уу одоо энэ тагнуул магнуул тэгэл өдөр болгон үндэсний аюулгүй байдал наана цанаа гэсэн зөндөө мэдээллүүд орж ирдэг. Тэр болгоно ингээд одоо авдаг болоод ирэхээр бидний харж байгаа өнцгөөс бас арай жоохон өөр зарим нэг юм жишээл ил болгож чадахгүй мэдж байгаа ч гэсэн одоо жишээлбэл ярьж болохгүй өнцгөөс байд юм билээ. Гэж одоо тэрийг бол одоо яг улс төрд ороод ирэхээр бас анзаарсан юм бол тийм. Тэгэхээр мэдээллийн төвшнгөөс хамаарат зарим нэг төвшөнд ярьж ирэх болохгүй ч юм уу иймэрхүү асуудлууд өндөр төвшөнд бол ингээд бий болдог. Тэгэхээр тэр хэмжээгээр ингээд өөр болцсон ялгаанууд харагддаг. Чиний түрүүчийн асуултын чинь гол юу нь вэ? Сая өөр юм бодож исэн чинь. Яг нөгөө холдоод явчлаа л гэдэг үнцээр ярьсан шүү дээ. Яг яагаад тийм болоод байгаа юм бэ гэдэг. Тэгээд нэгдүгээр тийм асуудал байд юм. Хоёрдугаар одоо ингээд энэ Тони Блэр сая нэг сүүлд нэг on leadership гэдэг нэг ном гарсан. Тэрэн дээр болохоор нэг юм хэлсэн мэт. Улс төрч ерөнхий сайд болоход бол schedule одоо энэ хуваарийн хийдэг уулзалтын цагийн яадаг тэр хүн бол хамгийн чухал үүрэг оролтон хүн. Тэгээд тэрийг бас одоо айгуу тийм мэдрэмжтэй ч юм уу зөв байхгүй бол хэрэгтэй хэрэггүй яг ийм өдөр тутмын ийм чухал биш асуудлууд асар их цагийг ингээд зарцуулдаг. Одоо юу гэдэг чухал багталтай тус тустай. Тэгвэл улс их орны ингээд хувь заяанд ч юм уу илүү одоо жишээлбэл ач холбогдолтой юм эренблэх тал дээр бас яг ер нь бол тэр хуваар одоо зохицуулдаг хүн бол одоо гол үүрэг оролттой байдаг. Тэгэнгუთ асар болон ингээд арга хэмжээ хөтөлбөрүүдтэй байдаг. Тэр дунд ингээд мэдээлэл орж ирж байгаа урсгал нь хүн болгонтэй харьцаж чадахгүй учраас сувгууд нь ингээд хязгаарлагдсан болчихдог. Одоо жишээлбэл харьцдаг одоо жишээлбэл ахлах зөвлөхийн ч юм уу эсвэл ингээд нарийн бичгийн ч юм уу ингээд бүх хүнтэй уулзч амжихгүй учраас хуваарийнх нь өдрийнх нь хуваарийн баг ихэнх нь ингээд нэг юм бэлгэдлийн шинжтэй ч юм уу ингээд нэг юм нээдэг ч юм уу эсвэл нэг юм үг гэлдэг ч юм уу ингээд яг бодит байдлаас дандаа биш эндэр дээрээс юм уу ингээд харьцаад ирэхээр тэр бол яг бодиттой мэдээл. Тэгээд тийм цаг байхгүй болохоор мэдээлэл авч байгаа сувгууд нь хязгаарлагдаж эхэлдэг. Тэгэнгუთ тэр сувгууд нь болохоор би бас нэг сүүлд нэг хүнтэй уулзж байхад бас яг энэ нэлээд том албан тушаалтны бас ойрхны одоо албан тушаалт хэрэгэлдэг хүн төв гэдэг юм аа ингээд хамаагүй олон юм ярьчихаар ч юм уу мэдээлэл өчгөр буцаад бид нар дээр ажил нэмэгдээд идэв гэж байгаа байхгүй. Тэгэхээр гихмэслэнгэр ингээд ийм энэ сувгууд чинь өөрөө мэдээлэл өгж байгаа сувгууд чинь өөрөө ингээд одоо тодорхой хэмжээгээр ингээд нэг тал руугаа хэвэдэг ч юм уу ингээд жоохон бодит байдаас гажиж эхэлт. Тэгээд ирэхээр хүн хүссэн үсээгүй тодорхой хэмжээнд удаан байхаар ингээд вакуумжиж эхэлт юм. Тэндээс хүн өөрөө яг энэ систем нь ийм учраас тэрнээс яаж гарах уу гэдгийг л аягүй сайн бодох хэрэгтэй юм бол. Тэгэхээр яг хуу дэшээ явах тусам одоо яг энэ вакуумжих гэдэг одоо үзэгдэл бол зайшгүй юм билээ. Тэгэхээр хүн яг өөрөө мэдэрч тэрийг яаж хагалах уу? Тэр хуваараад жишээлбэл цагаа хаана яаж тэр мэдрэмжүүдэд зөв байлгах уу? Медиа бол одоо бүгд худлаа байна. Одоо жишээлбэл бүгд төлбөртэй одоо тарж байгаа бол тэндээс бол мэдээлэл авах арга байхгүй. Зүгээр тэр хүн чинь бол хүнтэй уулзаад бол бараг л зарим тавилттай хүмүүстэй уулзж байгаа шүү дээ. Нэг тийм онгой байлаа шүү дээ. Зах дээр очиад нэг ингээд ерөнхийлөгч юм ерхий сайд ч юм ингээд нэг том улс төрч очиасан чинь яадаг лээ нөгөө захыг хаацсан. Тэгээд махави гэсэн чинь би тань зарах боломжгүй яагаад зарж болохгүй үнийг нь тэдээс дээш болгож болохгүй үнийг тэд гэж тавиараа гэсэн. Тэгвэл жинхэнэ үнэр чи авъя гэсэн чинь
би яг худалдагч нь биш. Чи худалдагч биш юм бол хийн гэсэн чи намайг энд худалдагчийн дүр тоглоор гэсэн. Тэгвэл чи тэр дарга дуудсан дарга өөрөө тасаг тэр нь худалдагч хийж гэдэг шиг. Тэр шиг тэр онгой шиг бас ийм юмнууд байна. Подкастын хамтрагч Sennheiser брендийн албан ёсны дистрибьютор Global Smart Solution. Global Smart Solution нь Sennheiser брендийн мэрэгжлийн болон энгийн хэрэглээнд зориулсан аудио тоног төхөөрөмжийг Монголд албан ёсоор нийлүүлдэг. Студ, подкаст, тайз дэлгэцийн хэрэглээ, систем интеграцийн шийдлүүд гээд аудиотой холбоотой бүх төрлийн шийдлийг нэг доороос авах боломжтой. Доороос гарч ирсэн хүн илүү бас мэдэрч магадгүй байна. Ер нь бол яг би зүгээр илүү юмны сайн муу хязгаарыг аль болох дээшээ савлуулж мэддэг хүн эсвэл амьдралын доороос гарч ирсэн хүн ч юм уу илүү зөв дунджаа болт юм шиг санагдсан. Тэгэхгүй бол одоо жишээлбэл зарим хүний хэцүү нь ирсэн пиццаных нь хэлбэр нь одоо муухай байхад л тэр хүн бол одоо их зовж шаналж байгаа шүү дээ. Зарим нь идэх холгүй гэж яхад. Тэгэхээр яг тодорхой хэмжээнд доороос гарч ирсэн ч юм уу хүмүүс амьдрал үтсэн хүмүүс илүү тэр дунджаа зөв болт юм шиг санагдсан. Тэгэхээр хэрвээ одоо жишээлбэл дандаа гялгарт одоо ч юм уу устрын намар ч юм уу эсвэл ингээл дандаа цүнх барьж байгаа ч юм уу эсвэл дандаа дарга хийсэн хүн бол яг тэр дунджийг олоход бас хэцүү юм шиг санагдсан. Танд ийм одоо зөрчил үүсэж гин үү? Тэр нь нэг талаас та болохоор ярих дуурах ёстой. Ягаад гэхээр нөө бидний хүлээж байгаа энийг шийднэ гэж ороо бицтэй гэдэг нэг үүрэг өгөөд оролцсон те угаасаа. Тэгээ тэнгүүд илүүтэй дуурах ёстой гэдэг ч юм уу те. Нэг тийм дарамт өгсөн байгаа гэсэн үг те. Тэгээ нөгөөтэйгүр та болохоор ингээд нэг юм зөрчилтөө дэж магадгүй шүү дээ те. Би яг ингээд худлаа ярьсан хүн болчих үедээ ч юм уу. Мэдгүй яг юм нэг улс төрчдийн юм итгэл алдаад байгаа нь хідэн л юм байгаа хгүй. Нэг бол ингээд худлаа айгу ерөнхий юм ярьдаг болчихдог. Тэгээд хоёр дахь юм бол нэг юм жоохон тоонуудаас холдоод эхэлсэн юм шиг санагддаг. Яг чин үнээр эхлэхэд те яг юм тоон стат жинхэнэ тоон стат төсдөөс холдоод одоо засаг төрийн юмыг харахад айгу ерөнхий том зургаар нь бичсэн. Яг хаана нь шийдэл хаана нь юм жинхэнэ тоо байгаа гэдэг нь айгу мэдэгдэхгүй. Тэгээд ирэхээр зүгээр таны хувьд би ярих ёстой юу ярихгүй ёстой юу гэдэг дээр ямар зөрчил үүсдэг болол гэж бодод таахгүй энэ асуудлыг одоо ингээд яриад ахын зөв юм уу ярихгүй ахын зөв юм уу гэдэг дээр би болохоор юм болгон дээр ингээд мэддэг царайлж ярьж угаасаа чадахгүй юм л мэддэг юм бол ярих ёстой бол хинч байсан яаж дарамтлсан тэгээд ярьдаг тийм юм шиг үл тэгэхээр аль болохоор илүү мэдхгүй юмыг бас одоо түрүүн хэлсэн мэдээллийн зөрүү ч юм уу би одоо чөлөө дутуу ойлгосон ч юм уу тийм юм дээр хэтэрхий бас ингээд үнцэг гаргахаар одоо дараа нь одоо тэр чин одоо юу гэдэм дэ нэг тийм хол явахгүй юм болно шүү дээ тийм яг өөрийнхөө мэдж байгаа туулаад мэдсэн юмнууд бол одоо чөлөө энэ бол буруу юм а гэдгийг бол ямар ч дарга нь яаж медиагаар харлуулсан яаж дарамтлсан тэгээд хэлэх юм аа хэлдэг. Тэгээд ямар ч дарга зэрэг байсан хэлэх юм аа хэлдэг. Тэгэхээр яг юм болгон дээр бас нэг ярихыг боддог. Мэддэг юм аа ярихыг боддог. Одоо жишээлбэл төсөв дээр ярихад бол өнгөрсөн жилийн төсөв ярихад угаасаа ойлгомжтой байсан. Хятадын гангийн зах зээл угаасаа тэр Америк хятадын даймаа ингээд сүлдэн тайлбарлаа. Тэр мэр ерөөсөө пад байхгүй. Тэрнээс өмнө тэр газрын борлуулалт нь буурсан, үйлдвэрлэлийн зарагдаагүй үйлдвэр төрөнгийнх нь хэмжээнүүд нь нэмэгдсэн, тийм байсан. Тэнгууд юу орлого борох нь ойлгомжтой. Тэнгууд тэр чин буцаад ямар дарамт төрхийн инфляц нэмэгдэн, валютын ханш нэмэгдэн. Тэгээд алдагдaltaй төсөв бод аж ахуй нэгжүүдийн чи очиж дансын хаана мөнгөний авахын тулд тэнгууд ингээд ташраараа ийм онцгүй байдал руу орох ийм дүр зураг байхад гүрийсээр байгаад одоо төсөв эхэлж батлаа. Тэгээд дараа нь дахиад өөрчлөөд дахиад он гараад бодит байдал дээр эвлэрээ дахиад өөрчлөөд 3-4 удаа бид нар бараг төсөв баталсан шүү дээ. Гэдэг шиг ер нь бол би бол бас нүүрсний одоо хэдийн нүүрсний зах зээлийг, гангийн зах зээлийг, коксын зах зээлийг тийшээ хурж чад дид утцууд нь яаж хүрдэг яа гэдгийг бол Монголд бол хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Тэгэхээр би тэрийг жишээлбэл мэддэг хүний хувьд саяын тэр ингээд төмөр замын хил холболтын гэрээг дагуулж ирж орж ирж байгаа нүүрсний борлуулалтын гэрээ мэрэг бол надад бол яг л
Зүгээр л юу бүх юм алган дээр тавьсан юм шиг ойлгомжтой харагдаж байгаа байхгүй. Энэ бол Монголын эрх ашигт нийцэхгүй юм байна, болохгүй юм байна. Энэ бол бас цаана өөр сонирхолтой байж магадгүй юм байна гэдэг асуудлуудыг би мэдж байгаа учраас энийг намайг бити яриараа гэж би хэлгээр нь бэлддэг ч юм уу. Эсвэл надад бол тийм юу байхгүй л дээ. Хэлэх ёстой бол тэгэл хэллээ л дээ. Хэлснийхөө төлөөс нэлээд баалуулсан, нэлээд дайруулсан гэрүүл одоо найз нөхөд таньж мэддэг хамаатан садан мадан хүртэл кинонд тоглосон шүү дээ. Тэгээд яг хөө тэгэл хэлэх юм бол тэгэл хэлнэ. Тань тэгээд одоо ийм итгэл голонд хүрж гин үү? Би энэ 4 жил яг анх байсан тэр өөрчлөлтөд жинхнээсээ нөлөөлж чадах юм биш шүү гэж орсон шүү дээ. Та ер нь бол за гаднаас нь яхаар бол ингээд дарвтай юм болохгүй байна. Тэгээ би өөрөө орчих юм бол шийдүүлж чадах, зарим зүйлийг шийдүүлж чаднаа гэдэг дээр итгэл төрж гин үү? Яг хөө төсөөснөөс их хугацаа шаардсан юм бэл. Өөрчлөлт бол тодорхой хэмжээнд үр дүн гаргах болцоо тийм. Одоо жишээлбэл төсөв 4 жил чинь л одоо энэ хэдэл төсвийг сайхан төсөв юм нь одоо муухай болох гэдэг нэгсэн чинь одоо чинь бүгдээр л одоо жохом энэ төсөв чинь одоо юу байх хэвээр төсвийн урсгал зардлыг танах хэвээр хязгаарлах хэвээр эдийн засгийн одоо эсвэлтийг хувийн хвшлэр дэмжих хэвээр татварыг бууруулах хэвээр гэл одоо загнаад байсан дарга маань хүртэл одоо нээлтэн дээр их сайхан үгнүүд хэллээ шүү дээ. Тэгээ сонин мингууд дэрчсэн хүртэл ингээл тасралтгүй. Тэгэхээр ингээд болохгүй юмыг хэлэхээр бас ингээд өөрчлөгдөж байна. Үр дүнгууд гарч байна. Тэр төмөр замын юм дээр ч гэсэн хил холбоотой төмөр замын юм дээр ч гэсэн би тэгээд дайруулж ирсэн гэсэн хэлсний үр дүн ядаж 2-3 залтын хүртэл өөрчлөлт оруулж чадсан. Гэх мэтлэнгээр яг баг багаар ч гэсэн одоо өөрийнхөө хэмжээнд өөрчлөлт болцоонууд бас байна. Гэхдээ төсөөснөөс илүү их хугацаа шаардсан юм байна. 4 жил бол яг би зүгээр миний хувьд биш улсын хөгжлийн хувьд би бол одоо жишээлбэл илүү өдрөгөр ч юм уу бодол илүү хурдан энэ бас одоо сайн сайхан болох болцоотой байна гэж бодож исэн чинь өмнө хийсэн одоо ингээд юм өрх гэх юм уу занг гэх юм уу энэ юмнаас гарахын тулд бас нэлээх юм хийж гарахгүй бол ингээд өөрийгөө ороодог хөгжлөө баймилдаг иймэрхүү тойрог руу орцсон харагдсан. За тэндээс яг нөгөө цаг санаалд байгаа учраас яг улс төрийн хувьд би ингэж бодоод байдгийн. Одоо угаасаа улсын хурлын гишүүн болсон хүнийг одоо хийж байгаа ажлын ярихаас өөр аргагүй байсан л та. Бид хоёр яг бүр улс төрчихгүй чадхаараа улс төрчихгүй ярьж байгааг бол анзаарж байгаа байх тийм. Мэдээж улс төржөөд яривал ярмаар юмнууд зөндөө байна. Гэхдээ нөгөө нэг би ингэж боддог үзэгчтэй сонсогчдыг ингэж боддог байхгүй. Улс төр ярихаар л муу хүн болчлоо гэж боддог хэвээрээ байгаа. Одоо ч гэсэн одоо жишээ нь намайг шин тэ анууд дээр яагаад улс төр яриад байгаа юм бэ гэдэг ч юм уу тий. Тэгээ улс төр гэдэг нь өөрөө биднээс нэг юм ангид өөр зүйлээр зогтосоо биш юм аа. Жишээ нь улсын хурлын гишүүн гэдэг хүн бол ингээд өөр ингээд амтны хүний өөр спешист төрөл зүйл болоо явж байгаа юм ерөөсөө биш тий. Ажиллаж явж байгаа нэг хүн юм шүү гэдэг утгаар нь би нэг ингээд ярих гэдэг байхгүй юу. Тэгээд нөгөө талаас бас яг энэ бизнесийн үйл ажиллагаанд хамгийн том нөлөөлж байгаа хэсэгч нь улс төр харин тийм. Одоо энд мянга гоё юм хийлээ гэж чинь тэгэл улс төр нөлөөлөл маргааш шал өөр шийдвэр гаргаад зөвшөөрөл лицензтэй үйл ажиллагаа явуулдаг бол тэрийн цуцлаа чинь эсвэл татвар хураамжийн тооцоолсноос нь шал оруулгаа чинь тэгэл үүсээд байгаа асуудлууд нь улс төрийн шийдвэрээс хамааралтай эсвэл өрсөлдөөний өөр нэг тоглогч нь улс төрд нөлөөлөд хязгаарлалцдаг тэгэл. Гэхдээ харьцангуй ер нь залуус улс төр ярьдаг болоод оролцоотой болоод байгаа гэж та анзаарч байгаа юу? Ер нь өөрчлөлт хамгийн дөт бөгөөд зөв зам нь яг оролцоол идэвхтэй оролцоо. Тэрнээс зүгээр ингээд хин нэгэн хүний заавар тохиороор талбай дээр гарч зүгээр жагсах ч юм уу хэдэн дөрөг аваад юм шиг яг зүгээр өөрийнхөө үзэл бодол одоо болохгүй байгаа бодит юмнуудаа яаж шийдэх гэдгийг идэвхтэйгээр оролцож ижлээ өөрчлөхгүй болвол одоо сүүлдээ ингээд утгаа алдсан. Иргэд гэдэг нь хэн чинь, улс төр гэдэг нь юу чинь гэдэг бодоо. Тэгээд зарим нэг юмнуудыг одоо ингээд улиг ботлоо ярьсаар байгаа бүрэг. Ойлгохгүй. За би тэгвэл за гой зөв хөнгөн жоохон дуусгая заяа. Улсын хурлын гишүүний ажлын нэг өдрийн тухай би сонирхоод идэг байхгүй юу? Яг хөө тэр айлчлал яасан гэсэн гэж зөндөө олон зүйлсүүд байдаг байх. Гэхдээ хэлэх олддгүй л хүмүүс байдгийм аа. Одоо би ер нь бол энэ салбартаа ингээд зөндөө олон гишүүдийг ингээд
уулзаж учрах гал те одоо нөгөө янз бүрийн юмд уурал ингээд нөгөө шаардлагууд гардаг. Тэгээд маш их завгүй байдаг л гэж сонсогдоод байдаг. Тэгээд таны нэг өдөр яг ажлын нэг өдөр яаж өнгөрт юм бэ? Тэгээд яг тэр дунд нь одоо үнэхээр та түрүү хэлжсэн шүү дээ. Уулзалтууд дээр ингээд ямар шаардлагагүй уулзалтууд дээр хүртэл байдаг гэд. Тантай уулзъя гэд жишээ нь иргэн гэд очт юм уу? Гэдэг ч юм уу. Тэгээд бид нар ингээд нэгсэн юм ингийн юмнуудыг мэддэггүй юм бэл. Ер нь. Подкастын хамтрагч ертөнцийг таних хөтөч Nepco. Яг уу улсын хурлын гишүүд хоёр өөр байгаа. Нэг нь бол тойрогоос дэвшсэн тэгээд жагсаалтаар дэвшсэн гэр тойрогоос дэвшсэн гишүүдийн хувьд бол тойрогт байгаа байнга ажиллах юм шаардлагуудад байгаа. Бид эдийн хувьд бол жагсаалт гэхээр яг тийм одоо шилээ сонгогч ирж уулзсан тойрог байхгүй. Тэгэхээр яг тийм одоо бид нар өөрсдөө илүү санаачилж явахгүй бол яг тэгж уулзах одоо зорж ирдэг хүн бол цөөхөн. Зүгээр яг бичиг заас ирнэ тэгээд ийм асуудлууд байдаг. Тэгэхээр харьцангуй одоо шилээ тойрогоо сонгогдсон гишүүдийг бол чөлөөтэй гэх юм одоо ийм босод хүний ирэхээр биш өөрийн одоо таавар байх болцоонууд нь арай илүү юм шиг санагдсан. Мэдээж яг чуулганы үед болохоор асуудлууд орж ирдэг учраас түрүүн биелсэн мэдгүй юм аа мэддэг юм шиг болж ярина гэдэг бол бас асар том хохирлтой. Тэгээд тэр салбарыг нураачч болно, явах гэжсэн юмыг байхгүй болгочих болно. Тэгэхээр яг мэдчихийж ярих зарим нэг юм ингээд судалж явах явцад жишээлбэл миний анхны төсөөлөөс өөр байхгүй юу гэдэг учраас судлах цаг шаардлагатай байдаг. Тэрнтэй холбоотойгоор асуудлаа таньж мэдхийн тулд ч юм уу хүмүүстэй уулзах. Тэгээд дээр нь зарим нэг юм хуулийн төслүүд хийхээр одоо өөрчлөлөөр хуулийн компаниудтай уулзна. Яг тэр өөрчлөгч байгаа хуульд өртөж байгаа хүмүүстэй бас уулзах хэрэгцээнүүд. Одоо би жишээлбэл нөгөө нэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоодог штэ. Одоо эрүүгийн хууль дээр нэг өөрчлөлт оруулах гэдэг хуулийн компанитай ажиллаж байгаа. Дансыг наачдаг, үйл ажиллагааг зогсоочдаг. Тэр чинь үйл ажиллагаа явуулж иж өөрөө төлмөр өгдөг байтал чинь шууд үйл ажиллагааг зогсоогоо зөв бүгдийг дампууруулж байгаа. Тэнгууд тэр хуулийг хэрэгжилдэг хүмүүс нь тэрийг жишээл ямар ч ойлголт байхгүй байхгүй. Тэр компани явах юм дампуурах юм тэр бол нэг тийм сонирм зүгээр л өөрийнхөө одоо тэр хуулийн заасан арга хэрэгслүүдээр тэрийг нэг өөрчлөлт гэдэг ингээд хуулийн төсөл хуулийн компанитай ажиллаж гихмичлэр ингээд нөгөө өөрчлөгч байгаа хуулиудтайгаа холбоотой уулзалтууд хийх шаардлагууд гардаг. Ер нь бол түрүүн хэлсэн цагийг ямар ч одоо завгүй ойлгож болно өдрийн хуваарийг. Тэгвэл яг юун зарж ийнэ гэдээ ирэхээр бас ач холбогдлуудын эренблээд үзвэл тодорхой хэмжээнд одоо нийтэд өгөх одоо мэдээлүүд байл тэрийг бас тодорхой хэмжээнд өгөх хэрэгтэй юм шиг байна. Би нэг хэсэг яг одоо нөгөө медиа бол өөрөө аяндаа ингээд хэрэгтэй юм яриулч юм хүрнэ гэж боддог байсан. Тэсэн чинь тэр чинь юу гэрэмэрээ хийхгүй бол мөнгө төгрөг яахгүй цаг зав гарахгүй бас болдгоо юм байлээ. Заримдаа бараг ингээд энэс битгий яриа аваараа гэд жишээлбэл тийм даалгаврууд жишээлбэл ингээд хүчдэг тиймэрхүү үеуд бас байсан. Дараа нь сүүлд нь сэтгүүлч төрж яахгүй энийг оруулж болохгүй шүү, энийг яриулж болохгүй шүү. Гэх мэтлэн асуудлууд байдаг. Тэгэхээр яг цаг юунд одоо гаргая гэвэл гарах болцоонууд байгаа. Зүгээр яаж хувь хүний л одоо сонголт гэх юм уу да. Тийм л баг шүү. Тэрнээс бүр учиргүй нэг өдөржин шинжин яг тийм одоо ингээл цавгүй суугаад байдаг гişүүн бол яг зүгээр ингээд харахад тийм бол цөөхөл юм л. За. Подкастын маань сүүлийн хэсэгт болохоор юу ярьж байгаа гэхээр за тэрнээс өмнө би ямар ч хэлсэн бит хоёр болохоор номын хуулийг түрүүн их төвшин захирал ерөөдөө яриад өгтөн те энэ дээр одоо нөгөө жишээнүүд гардаг. Гэхдээ энэ дөрвөн багантай гэж гардаг бөгөөд энд бол 33 хууль. За тэгээ мөн айгуу чухал сэдв хэлсэн энэ гүйцэтгэх захирлал унших ном биш ээ. Тэгээ энэ бол зүгээр бүх хүний уншвал зохилтой номуудын нэг байгаа. За тэгээд Nepco Publishing-ийн аль биесны эрхтэй орчуулж гаргасан Стивен Бартлett гүйцэтгэх захирлуудын нөлөөтэй ном бүх номын дэлгүүрүүдээр зарагдчихж байгаа. За тэгээд ингээд та хэд маань бүлэг дээр нь очих юм бол ингээд орчуулсан хүмүүсийнх нь нэр нь байгаа. Тэгээд 32 дугаар бүлэг дээр төвшин захирлын нэр нь ингээд байж байгаа гэсэн үг. За мөн M-book-ээс аудио хэлбэрээр нь сонсох боломжтой. За тэгээд
подкастын маань сүүлийн хэсэгт манай подкастын ивент итгэгч Millennia-гийн брэнд асуулт байгаа. Тэр нь болохоор нөгөө Untouched Core гэдэг нэртэй юм компанид ажил хийдэг байхгүй юу Millennia. Тэр нь таны тухай бидний мэддэггүй тийм нэг untouched юм мэдвэр байгаа байхгүй юу. Тэр нь одоо сонирхол хобби байж болно. Хийдэг өөр бизнес байж болно. Эсвэл бол одоо юу хийдгийг те авьяас ч гэдэг юм уу. Ер нь бидний мэддэггүй тийм юм юу байна. Би ч нөгөө нэг танкд орсноос хойш тосгон шинэ үгэн ирлээ гэдэг шиг энэ тэнд хүмүүс уриалд одоо юм ярьсаар баг бүх юм ярьсан. Бүх юм одоо хэлсэн байж магадгүй зүгээр нөгөө авьяас үзүүлгийг л яг дуулж чадахгүй зүгээр нэг магтаал уншвал уншиж болох юм уу. Тэрнээс бусад юмуд нэг нуу зил мэлч юм бол байхгүй тийм санагдаад ш. Магтаал уншдаг гэж юу? Та одоо уншиж үгүй гэж. Тий, уншиж үгүй. Вау, за тэгье. Болох юм уу? Цаг байгаа юм уу? Байна. Галшрын магтаал гээд сонссноо. Дуулж чадахгүй болохоор тэгээд ямар шүлэг уншилтай биш. Нэг завсраар нь гэхдээ яг илүү бас ойрхон санагдаад. За. Намын цэнхэр зандан хүрнийн удамтай наруу хүрэн хонгор зэрдийн өгшөлтэй элбэг хэрийн гайхам хурдыг дуурайсан ижил хэрийн өр хойчийг залгасан нахаран гимэл тэнгэрийн адил зүстэй намын зөвхөл алсын бараа ширтсэн навчин хөөрхөн чих юугаан солбуулан нарийн уртал хөзөө юугаан дуухайлган эрдэнийн дэдэл толгой юугаан өргөн эвтэд цагаан шүд юугаан яралзуулан эзэн хүнээ харан эвшээдэг жил сүргэ хайн үрсдэг дөрвөлжин зонд нь хүч тэнхэл хурлцсан дөрвөн чадсан хурдан шанцаар цогцолсон холын холдол цоцолгүй мэр хурдан шинж төгс төгөлдөр бүрдсэн наастан буурлуу зүйл бүрээр магтагдсан нутгийн айлууд зураг хөргийн хадгалсан ийм хурдан унага гал шардал төрдөг юм тийм хурдан хөлдөг гал шардал байдаг юм зэ гал шарын унган адуу хосол хүрэн зүрхтэй гэдэг хоёр сугандаа гуурстай гэдэг хонгор голдуу зүстэй гэдэг хулан дахин удамтай гэдэг хурдан сонин домогтой гэдэг зэ гал шарын унган хүлэг гал боторгох тууртай нүнэн газар товчлох шандастай нүнэн тураг сайхан биетэй нүнэн туйлын хурдан удамтай нүнэн төрийн наадамд төрүүлдэг нь үнэ гэсэн. Өтөө далгаад гişэж. Ваа, би тэгтээ мэдхийм байх мэдхгүйгээ бодлоо ярьсан байна. Та ямар гоё юу байт юм бэ те? Үгийг айгу ойлгож авах удаа ялж сая би. Үг нь айгу гоё бас энэ дүрслэл нь тэр дөрвөлжин сайжинд ингээд яг дүрслэл нь чихийн тэгэл тэр шүүдмүүдийн яг нүдэнд харагдтал яг Монгол энэ туйл магтаал эдрийн дүрслүүд нь их гоё санагд. Би яг одоо нэг дуулж чадахгүй болохоор ийм магтаал загтаал бас сонирхдаг. Айгу туйл бас сонирхдаг юм тий. Тэгээд тэрний тэр дүрслүүд нь өгүүлэмжүүд нь ингэж яг нүдэнд харагдтал ингээд энийг ерөөсөө ингээд цээжлэх хэрэггүй ингээд аажимдаа ингээд дурсаад явчихдаг. Ханасаа ёо. Тий. Би одоо жишээл энэний дараа юу бол гэж бодохгүй зүгээр ингээл дурсаа явчихдаг. Амар гоё юм тий. Та өөр ярьслах дээр ингээ магтаал байгаагүй үстэй. Би хинтээ идрээтэй нэг анхаж тасганд гэдэг шиг шин гэдэг шиг яг тэр үедээ идрээ дээр нэг магтаалаа яжсэн. Гэхдээ тэрнээс хойш бол нэг зүгээр л дотор энэ тэгээл явж хахад ам дотор ингээд нэг дуу орж ирдэг шиг ингээд магтаал заримдаа туйлын нэг зарим хэсгүүдийг тэгэл орж байна. За маш их баярлалаа. Манай сонсож байгаа хүмүүс маань дууслан сонсвол юм гоё магтаал сонсох нэ. За подкастын маань хамгийн сүүлд болохоор ингэдгийн энэ нөгөө жижиг хар дэвтэр дээр таны өмнөх орсон зочид болохоор танд асуулт үлдээдэг. Та дараагийнхаа зочноос
зочиндоос асуулт үлдээн. Гэхдээ асуулт нь одоо ингээд задрах ёстой гэсэн чинь яг танаас гэсэн юм шиг таны бахан хариулцсан л юм байгаа даа л та. Ингэж асуусан байна. Танаас манай өмнөх дугаарын зочин сугар харагчаа захирлаас нийгэм эсвэл өөрийн салбартаа хандсан хууль дүрм санаачлал гэвэл юу байж болохыг асуусан байхгүй. Тэгэхээр яг одоо та болохоор хууль санаачлагыг ажил хийж байгаа учраас нэг өдөө хариулцсан тооцох уу, та хариулах уу? Тэг яг уу цаг богино байгаа учраас эдийн засгийн одоо гол одоо бид рүү хэлсэн нөгөө өөрөө өөрийнхөө төлөө хариуцлагатай хүмүүс олон байж ижил энэ улс хөгжин. Тэгэхээр өөрөөр хэлбэл хоёр мотор байгаа байхгүй. Нэг нь одоо жишээлбэл ийм төр засагч гэдэг хүний мөнгийг цуглуулж аваад тэгээд хүний өмнөөс юм хийдэг мотор байна. Нөгөөх нь бол яг өөрийнхөө би энийг л хийхгүй бол өнөөдөр би кофе шопт ажиллаад байлаа гэд би тэнд кофегаа сайн зарж гоё чанартай ч юм уу эсвэл ингээд хүмүүстэй сайн үйлчлэхгүй бол би ажил өндөрлөхгүй болох гээд байгаа гэсэн энэ нэг юм мотор байна. Тэгэхээр энэ хоёр моторыг харахаар нөгөө төрийн ажиллаж байгаа мотор нь бүтээмж багтай хүмүүсийн төлөө 100 төгрөг зарна гэж хүмүүсээс мөнгө авчаад тэрнээс нэг 40 ч юм уу зараад бас 60 нь бол тэр үйл ажиллагааны зардал эдэж удаг янз бүрийн юмд зарч. Энд бол жишээ 100 төгрөгийг бол баг бүр сэрхэг цент ч үлдээхгүй ингээд зарж байна. Тэгэхээр илүү хурдан хөгжиж гэвэл энэ бүтээмж өндөртэй моторол одоо жишээ бидний хөгжлийн одоо хөдөлгүүр болох ёстой. Тэр энэ чиглэлийн хуулиуд энэ орон зайд нэмэх чиглэлийн юм. Тэгэхээр энэ төсвийн дээр үг хэлээд байгаа чинь тэр бизнес эрхлэгчдийн одоо дарамтлуулаад байгаа татврын багасгах талаас ч юм тэр үйл ажиллагааг нь хязгаарлаад энд мөнгө олохын тулд эдрийг ингээд дасыг хаагаад ч юм уу ингээд хэцүү болгоод тэр юмнууд дээр л одоо шил хуулиуд санаачлаад ингээд хэлэх үед нь хэлэх үгээ хэлээд л ингээд явж байна. Тэгтээ яг одоо яг та энэ цаг мөчид бол тэр нөгөө аж ахуй нэгжүүдийн дансыг хаадаг тэр асуудал дээр илүү төвлөрч байгаа юм байна гэж ойлгож шүү дээ тий. Татврын нэг хуулийн ажлын хэсэг байгаа. Төрийн өмчт компаниудын бүтцийг өөрчлөх асуудлууд байгаа. Нилээд хуулийн хэсгүүдээр ажиллаж байгаа ажлын хэсгүүдээр. За тэгэхээр энэ яг танаас асууна гэж мэдсэн юм шиг асуулт байна. Тэгэхээр энэ дараачийн зочиндоо та асуулт үлдээн. Тэгээд тэр зочин юу асуусныг тэгээд дараачийн дугаараас л мэдэх болно шүү дээ. Тэгэхээр үдж байгаа хүмүүс маань дараачийн дугаартай маань хамт байгаад нэг төвшин захирлын дараачийн зочноос маань асуусан асуултыг бас олж мэдэрээ. За ингээд энэ хүрээд өнөөдрийн хоёлаа подкаста өндөрлүүлье. Гэхдээ би бол тантай өөр сэдвүүдээр дахиж ярилцахыг бол хүсэж мөрөдөж байгаа. Тэгэхээр хоёлаа дахиж иргэн уулзахын өрөөл тавья. Тэгээд подкаст маань хүрэлцэж ирж өөрийн өдрийн тэмдэглэлээсээ хуваалцсан баярлалаа. Хурж ирэлцэн баярлаа. Тэгээ үзэж байгаа сонсож байгаа хүмүүстээ бас бүгдээрэнд нь өөр өөрийнхөө одоо өмнөх ажлуудаа тэгээд яг сэтгэлээсээ бүгдээрээ хийвэл энэ юм бол хин нэгэн хүнээс ч юм уу бидний одоо улс орн маань одоо шил бид бүгдээс л хамаарч байгаа 3.5 сая хүн одоо үзэж байгаа, одоо бичиж байгаа. Тэгээд энэ хамт ярилцж байгаа. Тэгээд бүх бид эдээс л хамаарна. Тэрнээс хин нэгэн улс төр ч юм уу дарга зэрэг бидний амьдралыг эзэж өөрчлөхгүй. Тэр бол одоо ойлгомжтой. Тэгэхээр энэний төлөө бас бүгдээрээ өөрөөсдийнхөө төлөө бас ингээд хичээж ажиллацгаая гэж хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай. Би нэг нэвтрүүлэх юм байна талж байгаа. За тэгээд энэ хүрээд подкастаа өндөрлүүлье. Баярлалаа. Баяртай.